forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name basis. Hey, what's up guys? За NBA Loverboy podcast-ийн 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд бидний подкаст хийж байгаа өрөөг бол Thinkcast Улаанбаатар podcast room-ээс бол дамжуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор NBA Talk-ийн хөтлөгч, за тэгээ бас Dead League-ийн тайлбарлагч Баясан ах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Танай подкастыг үзэж байгаа хүмүүст өдрийн мэнд хүргэе. Өөрч бас өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол за манай сувгийг бол мэдээж подкаст эхлэхээс өмнө бол лайк, share, subscribe дараарай. Тэгээд цаашдаа илүү мэдээлэл авахыг хүсвэл бас пэйжтэйгээ ойрхон байгаарай гэж хүсэж байна. За тэгээд Баясаахтаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд мэдээж бас сүүлийн үед бол Монголдо ирээд бол 3 сар болсон гэж байгаа тий. Тэгээ сүүлийн үед бас Монгол сагс тайлбарлаад ерөнхийдөө Dead League-ийн бас одоо яг финалийн 3 дахь тоглолт болоод өчигдөр өнгөрсөн. Ер нь Монголын Dead League-ийн талаар хальт ярихад ямар хөө болж чинь таны хувьд? Яг ингээ хоёр лиг маань нэгдсэн тий. Маш ач холбогдлын хувьд бол маш өндөр ач холбогдолтой. Тэгээд сая чиний хэлж байгаа шиг хоёр холбоо нь багууд, хоёр холбооны багууд нийлээ тоглож байна. Тэгээд тэр утгаараа өөр тожид байгаагүй хамгийн олон багтай хамгийн тийм ширүү өрсөлдөөнтэй. Ер нь бол яг хамгийн шилдэг гэсэн Монголын хамгийн шилдэг гэсэн сагсчд тоглож байна. Тэгээд миний хувьд бол үнэхээр баяртай байгаа. Тэгээд тэнд бас тайлбар хийж байгаа баяртай байна да. Ер нь тайлбар хийх урилгыг анх нөгөө шууд Монголд ирэхэд чи шууд өгсөн үү танд? Тэгэл нөгөө би ч бас чимээгүй ирсэн. Тэгээд тааралт ирснийг мэддээл тэгэл санал тавьсан да. Тэгээд надад таалагдаад тэгээд давхар бас юунд Dead League-ийн мэргэжлийн зөвлөл гэдэг тэнд бас ажиллаж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол одоо бас финалийн тоглолтууд дуусах тийшээ хандж байна. Тэгээд юу бас ойлгомжтой бараг болох гол шүү дээ. 3-0 гэсэн үр дүнд хүрсэн байгаа. За тэгээд манай подкаст цацагдах үед бас финал дууссан байхыг ч үгүйсэхгүй. За тэгээд цаашлаад бол шууд NBA рүү орё гэж бол бодлоо. За тэгээд мэдээж Баясан ахыгаа өрсөн юм чинь бол одоо Miami Heat багийн талаар түлхүү ярилцъя гэж бол өнөөдөр бол бэлдсэн байгаа. Тэгээд Miami Heat бол Phoenix Suns гэсэн багуудын тэгээ одоо бүсийн тэргүүлэгчд болж байгаа шүү дээ. Ер нь бол за шууд Miami-гаас эхлэхэд Miami бол одоо баг 2-3 тоглолтын ер нь зөрүүтэй нэгт яваад байгаа шүү дээ. Тэгээд Butler сая гимтчих шиг болсон. Тэгээд гимтэл нь хэр удаан байсан бэ? Гимтэл бол нэг тийм сүртэй удаан бол биш байх. Ер нь яг зур Butler-ийн хувьд энэ улирлын туршлын юм байдал даа. Харин тий. Нэг тийм орон гарan тоглолтын дээр тоглож байгаа үед бас тийм өмнөх шиг одоо бүх тоглолтод сайн тоглох юм. Тийм тоглолт ерөөсөй байхгүй байгаа даа. Тэгээд зарим тохиолдлууд ингээд 2-3 тоглолт дараалаад амардаг ч юм уу. Гимтэл гэж мэдээлэл. Яг зур магадгүй зур олон төрлийн гимтэл хөтлөж болно л доо. Тэгээд ерөнхийдөө зур плей-оффт бол анхаарлаа хандуулаад байгаа юм болов гэж хараад байна. Тэгэхээр тийм сүртэй гимтэл болж байгаа. Тийм. Тэрийг яг нэг пүүз солисонтой бас жоохон холбогдсон байсан шүү дээ. Анх Жордны юутээс одоо Линингийн өмсдөг лөө. Тэрнтэй бас холбогдсон байсан. За тэгээд Miami Heat баг бол одоо их тоглооны рейтингээр ихний 10 та хамгаалтаараа ихний 5-д явж ирлээ. Тэгэд ер нь багаас ийм хүлээлт байсан улирал эхлэхэд өнгөрсөн жил одоо бол ер нь бол фейлдсэн шүү дээ. Жохоо хүлээлттэйсэн ч гэсэн одоо бүсийн эхний шатанд бол 4-0 дулсан ч юм уу те. Тэгэд тоглогчид мэдээж форм муутай байсан ч юм уу. Тэгэд энэ жил бол бас жоохон сүрприз амжилттай гэж бол би бол тодорхойлох гээд байгаа. Би бол Miami Heat-ийн Butler ирсэн цагаас хойш амжилт бол үргэлж контендер гэж харж байгаа. Тэгээд тэрний ямар ч удаа гэхээр Jimmy Butler нөөрөө угаасаа Miami Heat-ийн сагсан бөмбөг сүүлийн жилүүдийн багийн ур амьсгаланд товтлогооноос илүү хамгаалтан дээр их тулгуурладаг болчиход тэр утгаараа хамгаалдаг лидер гэж нэг нь багт сайн мэдээ ус. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм сүүлийн жилүүдийн амжилтыг тийм илүү сюрприз амжилт гэж харахгүй байгаа. Тэгээд нөгөө баблд болдог финалд орсон чинь ер нь дэлхийд даяараа шахвал баблын амжилт гэж хэлсэн. Яг тэгвэл дараа жил эхний үеийнхэндээ хожигдсон. Тэр нь мэдээж Tyler Hero-гийн муу тоглолттой үүргийн тоглогчдын тааруу тоглолттой холбоотой байсан. Тэгээд зөв магадгүй зүгээр тухайн үед бол багийн бүрэлдэхүүн одоогоос илүү залуу байсан л да. Багийн гол ачааг үрж байгаа тоглогч нь Bam Adebayo, Dunk Robinson, Tyler Hero гэдэг залуусууд бүгд залуухан лигт ороод удаагүй байсан гэдэг утгаараа зөв
Орсын эхний жил нь одоо чинь Hero Dunk 2-ын жил нь тэд өөрсдийнхээ амьдрал байж боломгүй маш урт үлрэлийг үүссэн баггүй. Тэгэхээр маш их ядарсан ойлгомжтой. Тэгээд дээрэс нь Tyler Hero нэг гэр бүлийн асуудал үүсээд өөр аа болох гээд зөв яг үндэ зөв Bubble-д нэг найз хүнтэй одоо Bubble-аар дагуулж яваад жимсэн болгоцсон. Тэгээд тэр утгаараа нэг залуу хүний сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд байсан. Тэр бүхнээс болоод өнгөрсөн жилийн амжилт бол тэгээ фейлдсэн. Хүлээлтэнд хүрээгүй. Яаж ч яг зүгээр Bucks-тэй таарсан өмнөх хүлээлт нь плей-оффт хоцсон байгаа дараа үлрэлт нэг юм 2 хожих байсан. Тэгээд чүнхэр чадаагүй. Тэгээд яг нэг баярлаг юм юу гэхээр хүний ам тагалт юм юу гэхээр аврах тожигцол. Тий. Тэгээ Батлер бол тэр цувралд бол бүр айгүй муу байсан шүү дээ. Брин Форбс бас баг оноо авсан ч юм уу тий. Тэгээд Баймаа Дебоягийн бас нэг яг довтлогооны юу айгүй багассан байсан. Уул нь бол цаачаа айгүй дундаа шидчихдэг байсан. Bucks-тэй хийсэн цуврал дээр бол ер нь бол айгүй таараа байсан шүү дээ. Багаараа л ер нь бол таараа байсан. Тэгэд энэ жилийн гол мэдээ өөрчлөлт бол одоо Lowry PG Tucker 2 байна. Тэгээд Tyler Hero-гийн одоо шилдэг 6 дахь тоглогч. Одоо бол баг маргаангүй ганц шагнал байгаа. Энэ гэж хэлж болно шүү дээ. Тэгээд дээрс нь тэр Caleb Martin байна. Тэгээд Strauss тоглолтоо сайжруулсан байна. Өнгөрсөн жил High нэг тоглолтод гардаг байсан бол тоглолтоо сайжруулсан байна. Тэг хамгийн гол юм зөвхөн Eric Spoelstra-гийн сагсан бөмбөг, Miami Heat-ийн сагсан бөмбөг гэдэг бүрэн утгаар нь бүрийн багтаа харуулаад дэлхийд дахинд одоо харуулж байна. Тэгээд хинч талбай дээр ямар ч 5 тоглогч байсан. Хинийч танихгүй 5 тоглогч байсан гэсэн хож болд юм а гэдгийг л харуулсан. Харин тийм одоо жишээлбэл үйлрэл эхлэхэд ер нь Heat-ийн фэнүүдээс бусад хүмүүс бол одоо Strass те, Yurtseven, Gabe Vincent, Caleb Martin гэсэн тоглогчдыг ер нь бол баг мэддэггүй байсан. Мартин гэхээр л нөгөө Шарлотын Мартиныг л бодоод байдаг болохоос Caleb-ийг бол ингэж онцгорно гэж бодоагүй шүү дээ. Тэ. Тэгэд Markieff бас байгаа шүү дээ. Markieff гимтсэн байж байгаас уржигдэрхэн хэрвээ яав. Тэгсэн. Нөгөө нэг ирж тоглосон шүү дээ. Үлэмж үйтэд очиж мөргүүлээ тэгээд. Тэгэхээр тэр угаасаа би яг тэр тоглолтыг үзсэн бүр Америкт яг. Тэгээд тэр Дэнүрт болсон шүү дээ тэр тоглолт. Би яг тэр үед Дэнүрт байсан тэгээд тэр тоглолтыг үзсэн. Йокчд очиж нуруу тэр том битэн араас нь хар ирч ирээгээд бие чангалаа үж юмсүүл ингээд хариу үйлдэл хийх боломжгүй багт мөргөнөд тэр нуруу нугасны маш хүнд гэмтлэх боломжтой. Мартин Морс зөөрөөсөн байлээ. Ер нь бол миний амьдралын хамгийн хэцүү он үе бараг л өнгөрлөө дөө гээд. Тэр чинь 11 сард боллоо тий. 11 сар. Тэгэхээр ч одоо бараг 11 сар ихээр 4 сар бараг тоглоом юм шүү дээ. Тэгээд Морисыг байхгүй ч гэсэн айгүй сайн одоо Мартин Страс хоёр бол бүр үргэлжлүүлээ нэмцэн. Тэгээд дээрэс нь Майами бол ер нь яг гарааны тавт бол яг бүрэн айгүй тоглосон тоглолтоо цөөхөн шүү дээ. Хамтаа яг гарааны тав хамтаа тоглосон тохиолдолд энэ үедэл 7 үлээ санагдаад байна. Тэгээ одоо яг Bam, Tucker, Jimmy, Duncan Robinson, Lowry гэсэн тав байгаа шүү дээ. Энэ тав бол маш цөөхөн байгаа л санагдаад байна. Lowry бас сүүл хідэн тоглолт үндсэн харагдаад байлаа. Энэ бүгд өнжөөл байгаа. Ижлэл өнжөөд байгаа. Тэгээд миний хувьдсан зүгээр нэг тийм санаа зовхгүй. Яг тэгвэл бусад тоглогчид тэр сайн ч тийм хэлж байгаа Gabe Vincent, Yurtseven ч юм уу. Тим тоглогчид ингээд сайн тоглоод байгаа учраас бусдынхаа амрах боломжийг олгоод байна. Тэр нь харин зүгээр эргээд Miami плей-оффд илүү аюултай ирнэ гэдэг тохиол. Дээрээс нь Victor Oladipo ирсэн. Тийм. Дээрээс нь бүсийн нэгтэй явж гин тий. Одоо баг ер нь тэргүүлэлээ аваад явж байгаа. Тэгэд Victor Oladipoгийн нөлөө ер нь хэр байх бол одоо жишээлбэл одоо ер нь бол нэг 15-20 минут байгаа ч тоглоол байгаа шүү дээ. Энээс ихсэх болов плей-оффд. Нэг хайхтар ихсэхгүй болов энэ үйл л та. Зүгээр яг зүгээр гэтээ гол нь Oladipo талбайд нэг 15 минут тоглоод 10 оноо авчих. Тэгэхэд болж байгаа байхгүй яг сэлгэнээс. Тэгээ сэлгэнээр Tyler Hero-тэй хамт. Тэгвэл зарим тохиолдолд Tyler Hero Miami Heat-ийн солилцоо бус тоогуудтай бодоход ротейшны талбай дах ротейшны өөр байдаг. Тэрний үгээр зарим багууд эхний үе багийн лидерүүд нь тэр чигээрээ дуусгадаг ч юм уу тий. Нэг тим байдаг. Тэгээ Miami болохоор шууд 5 сэлгийн тогч тоглуулаад ихэнх тохиолдолд тоглуулаад байгаа. Тэнгүүд тэр нь эргээ зүгээр яг зүгээр өвлөлийн турш ингээд сайн хэрэгж байгаадсан плей-офф бол өөр шүү дээ. Тэгэхээр Tyler Hero дээр хитрхийг ачаал ирээд эсрэг өрсөлдөгч багууд нь хитрхийг хамгаалтанд амар байх боломжийг олгох. Тийм учраас Oladipo хажууд нэг оноод өөр нэг опшнл гарч би план гарч иж байна. Тэгэхээр зүгээр Oladipoгийн нөлөө бол плей-оффт бол нэлээд өндөр байхаа л гэж хараад байгаа та. Тэгээ угаасаа яг сэлгээний тавыг харахаар яг довтлох чиглэлийн ерөөсөө Hero бусдын дандаа нэг catch and shoot ч юм уу те. Одоо Yurtseven Dedmon хоёрын бас хин сайн байгаас нь шалтгаалал тоглох байх гэж бодоод байгаа. Тэгэд Eric Spoelstra Coach of the Year авах боломжтой энэ жил. Авах боломжтой шүү дээ. Одоо лигийн түүхэнд хамгийн шилдэг 15 тусалж удагч сая энэ жил зарлаа шүү дээ. Тэр дунд
оны шилдэг цэцүүлж аваагүй ганцхан хүн байлаа. Тэр нь Eric Spoelstra. Тэгээд Eric Spoelstra ямар хэмжээний цэцүүлж вэ гэдг нь NBA зохион байгуулж энэ дэлхийн хамгийн том лиг зохион байгуулагч нь өөрсдөө мэдж байна. Тэгээд дэлхийд даяараа сагсан бүх сонирхчдсан бүгд харж байна. Тэгээд авах хөстэй байсан үйлрэлүүд өмнө 2-3 жил тохиолдол байсан. Бүгд нь зүгээр алдсан. Тэгээд энэ жил бол ямар нэг маргаангүй байна. Би зүгээр Tyler Herro-гоос илүүтэйгээр зүгээр баг Eric Spoelstra-гийн шагнал хамгийн ойлгомжтой нь бол гэж харагдав. Гол өрсөлдөгч юм бол Tyler Jenkins л байна да. Тэгээд өөр ч Mavs-ийн тийм Mavs. Бас Monty Williams-ыг бас яриул ярих. Monty Williams-ыг ярьж болно л да. Тэ яг зүгээр Monty Williams-ийн амжилт нь зүгээр баг нь бол эрүүл явчлаа штэ. Хөлөрлийн турш. Тийм. Сая яг Paul гинтгэхээс өөр тохиолдол Booker нэг цөөхөн тоглолт унжсан. Aiton яг бас нэг цөөхөн тоглолт унжижсэн. Гэхдээ яг энэ үйлрэлд бол хамгийн тийм яг лигийн багууд бүх багууд арах юм бол хамгийн янз бүрийн гэмтэл хүртэлтэй янз бүрийн асуудалтай байсан баг нэг үндэ бол Miami тохиод. Тийм. Miami-гаас ч бүх тоглогч гарааны тавтайгүй тоглогч нь баггүй да. Lowry бас өнжил. Ер нь бол баг хамгийн их тоглолцсон байсан Lowry л байсан. Hero баха баг. Тий Hero юу. Тийм. Яг их гуравлаас бол хамгийн их тоглолтод оролцсон нь Lowry байсан гэж харсан. Тэгээ зарим хүмүүс бас Lowry-г All-Star-д орох хэрэгтэй үгүй дэш бас мэтгэлцсэн явж илсэн л та. Яг энэ үйлрэлдээ бол орохгүй л байсан. Тийм. Үгүйсээ East-ийн гардууд ямар байсан бэлээ гэдэг. Тэгэд ер нь тэгвэл энэ жил яг Miami Heat-тэй яг плей-оффт хамгийн одоо хэцүү өрсөлдөгч гэж ямар багийг харж байна яг East тундаа. Би бол Boston Celtics гэж ярьж байгаа. Bostonтэй чинь 2 жилийн өмнө Bubble-ийн бүсийн финалд таарсан. Ер нь бол зүгээр яг зүгээр Boston Celtics яа хамгаалдаг баг шүү дээ. Адилхан хамгаалахаас гадна яг зүгээр сонжигд нуруу өндөртэй байхгүй юу? Одоо чинь баймада боё чинь Miami Heat-ийн үндсэн төвөнд болгоч гэдэг. Намхан шүү дээ. Яг үндэ 4 номер дээр тоглоод. 6-9 шүү дээ тий баймчаа. 6 баг биш сүрхүүдээ 6-8 л хайгуул. Тэгээд Boston Celtics чинь баг гарын 5-ын 3-6-8 ч юм уу 6-9 байгаа байхгүй. Тийм Horford, Tatum, Robert Williams гурав чинь 6-8 шүү дээ. Tatum 6-9 ухаараг тий. Тэгээд Jaylen Brown чинь 6-7-8 хавцаагаа. Тэгээд ер нь бол их юм өндөр. Дээрээс нэг хуур чадвар маш өндөртэй. Зүгээр би зүгээр энэ үйлрэл Boston Celtics-ийг үйлрэлийн сая одоо ер нь сүүлийн нэг 2-7 хоног 3-7 хоног уучраа болоод их сайн болоод ирлээ шүү дээ. Тэрнээс өмнө баярлал чимээг хүн баярлал явуулсан. Фейлд эцэнд нь. Уучраа болохгүй нөө шин суулжуулагч ирсэн. Тэгээ Marcus Smart үйлрэлийн ихэнд бөөн хил амааргаад Jaylen Brown Tatum хоёр бас хоорондоо маралдаад байгаа юм шиг тийм багыг өөрөөрөө ерөөсөө олохгүйсэн. Хин лидер үү гэдэл олохгүйсэн. Тэгэл явж исэн харин сонин хүснэр болсон. Ялангуяа сүүлийн 2 сар бол defensive rating-ээр нэгт байгаа баг шүү дээ. Тэгээд сая Warriors-ийг ч одоо 2 үед 32 хоног авахулсан ч юм уу тий. Тэгээд яг үүрэг ролөө тодорхойлсон гэдэг дээр бас нэг Tatum яг номер 1 гэдгээ бүр ингээд яг батлаад харууллаа л та гол нь 30-аас дээш оноо дандаа авч шүү дээ. Тэгээд Brown бол илүү нөгөө нэг бас найруулагч тал руугаа орцсон санагдаад байна надад бол. Илүү дамжуулт донжлаа. Миний нөгөө яг fantasy гэдэг байхгүй. Тэгээд Smart ч гэсэн бас яг холбогч шиг тий. Тийм үүрэгтэй. Дээрэс нь хэнийг бол Роберт Уильямсыг бас All NBA defender гэж бол үнэлсэн байлээ. Тэрнтэй бол бийс санал байлаа. Ер нь бол одоо тэнд байгаа л тэнд байгаа л байм гэсэн үг шүү дээ. Тийм. Яг зөв байм ч шээ. Роберт Уильямс өөрөө довтлогоо зөхиодгүй юм шүү дээ. Хүний явчихсан бөмбөгийг авдаг ч юм уу. Байм ч бол өөрөө довтлогоо зохион байгуулдаг, тоглолт найруулдаг. Өөр л дээ. Яг зөв хамгаалтын талаа тийм. Тэгээ Роберт Уильямс үнэхээр яг одоо сая хэдэн жилийн өмнө бид нэр ярьжсэн Дензаур гэл яг цэвэр төвөнд бол яг цэвэр төвөнд бол шүү дээ. Үнэхээр сайн. Роберт Уильямс бол үнэхээр гол нь нэг perimeter defense руу айгүй хурдан шилжиж чаддаг. Тэрнгээрээ Босны хамгаалцыг төвлөрүүлээд байгаа гэж хэлсэн байлээ. Тэгвэл Bucks одоо тэгээ Sixers-ийн хувьд ямар хуу бодолтой байна? Miami-тэй яг үзэхэд Sixers-ээр ерөөсөө бид нэг тийм юу гэж харахгүй байгаа шүү дээ. Зөв Boston Celtics хамгийн аюултай гэж хараад Heat-ийн хувьд ч дээ. Тэгээ Nets дараа Nets гэж харж байгаа. Нөгөө хоёр бол зүгээр яг үндэ зүгээр маш амархан асуудалд орохоор хоёроо болчиход байгаа. Bucks-ийг яг Brook Lopez эргээд ирсэн. Нэг аюултай мэдэн. Lopez эргээд ирсэн аюултай. Гэтээ зүгээр Bucks ялахыг хүсэж байгаа ганц тоглогч нь зөв би бол зөв хин л гэж харж байгаа. Янас л гэж харж байгаа. Бос тоглогч нь болохоор нэлээ лейд бэк болцсон харагдаад байсан шүү. Тийм, тэрний юу гэхээр зүгээр би миний зүгээр хувийн дүгнэлттэй. Олон жилийн би тоглолцсон. Хинч авраг авч үзэг байсан. Тэгээ зовжоо нэг авраг авсан санаа намжлаа л гэж хараад. Тэгээ ялангуяа Chris Middleton. Тийм. Яг Middleton ч
нэг Санстай тоглоход л нэг 40 тонн авал. Дараа маргааш нь муу тоглол. Айгу орон гарan байгаа. Энэ жил бол баг All Star болсонд нь баг хүн болгон гайхсан шүү дээ. Дээрэс нь Баксын хувьд энэ жил бол огцом хамгаалт нь муудцсан харагдав. Бүр ингээд оноогоор уралдаж хажаад байгаа. Тэгсэн. Тэр хитийг хөждөг дээр бол айгу азны хөждөг. Тэр бол яг аз шүү дээ. Яа зүр тэн дээр Exposure-ыг алдсан. Jimmy Butler-ыг зүр тоглолтын сүлд суулгаж болдог л өөрөө бол хэнийг ч хамаагүй суулгачтай шүү дээ. Тэрэн дээр зүр Jimmy Butler-ыг л удаан тоглолцсон. Тэрэн дээр л. Тэгээ Butler чинь тэр тоглолтод баг 4 оноо, 5 оноо. Айгу муу. Юу н хамгаалч тэр довтлооч тэр ялхавг амар итгэхгүй байсан. Гол нь тэгээ бас Lowry-гүй байсан шүү дээ тэр тоглолтод. Тэрэн дээр бас азны ажил гэж бол Баксийн төл би хэлээл байгаа. Тэгээд Баксийн гэж байд юм уу? Бага. Бага. Одоо заавар говцсон шүү. Авраг багийн фэнүүд гээд байгаа. Тэгэд Нэтстэйгээ одоо бас нэгдүгээр шатанд бас таарах магадлал айгүй өндөр болчиход байна. Ягаад тэгэхээр нөгөө нэг Торонто дээр тэд нар чинь плей-индээ очиж тоглоо гэд Кайри байхгүй. Ганц Durant-тай тоглох гээд байгаа. Дээрээс нь Торонто бол яг wing defender-үүд айгүй сайтай. Durant-ийн тоглолтыг хязгаарлаж болох үе харагдахаар нэг тоглолтод магадгүй ер нь бол Нэтсийг хожиж байгаа байх гэж би бодод байгаа. Тэгэхээр нэгдүгээр шатанд гал гарсан бас цувралыг бид нар үзэж магадгүй. Тэгэд энэ үйлрэлт ер нь 2 хожсон байгаа болов. Нэтстэй ямар ч гэсэн 2 тоглолцсон байгаа тий. Нэг тоглолтын дээр нь ямар ч гэсэн нэг Кайри ганцаараа сүлж чирээд нилээ ойртуулсан тий. Өмнө дээр нэг өцсөн. Ер нь тим тоглолтууд яг Майамигийн талбай дээр бол болох л баг. Тэгээ Майами ингээд юм суул тал гэх юм бол яг сая Баксиг ярьлаа, Нэтсиг ч ярьлаа. Яг төгсгөл дээр ингээд нэг сонио суудаг тохиолдод энэ сүүлийн 2-3 тэр чигээр харагдаж. Санаа намарч тийм үү. Маш эрт нөө юугаа тэрүүлээ авчдаг. Тий. Төгсгөл жоохон тааруу гэд хожигчих гээд. Одоо бол яг тэр үед л Jimmy ч юм уу те Lowry яг гол үүргээ хэрэгтэй хийх хэрэгтэй гэж хараад. Тэгээ харахаар нүүн Jimmy Butler-ыг нэг харахаар нэг тийм сайхан хайг гар юм шиг байна. Яг зүгээр яг бус одуудтай харьцуулах юм бол бүр амар нээлттэй биш шүү дээ бас. Жон хатаа. Тэгээд юм шүү дээ. Тийм. Тэгээ ер нь яг зүгээр байгааг нь харахаар ер нь нэг тийм сайхан хайг. Тэгээд баг албаарч тэгдэж юм аа сайхан өөрөө зугаацах гэж юм. Гэтэ би бол яг Butler-ыг нэг тир нэгээ од гэж харддаг байхгүй. Тэгээд яг аврага авахад яг гол main piece нь байж чадах уу гэдэг дээр л айгүй их хэрэгэлзүүлдэг. Одоо Butler ч яг нөгөө нэг хин идрээс хойш одоо яг Paul George энэ идтэйг нэг тир гэж бол хараад. Үгүй би бол зүгээр тэр нэг гэж хайдлага хардггүй. Гэтэ аврага авах багийн гол тоглогч бол байна. Тэр нэг чинь Embiid нэг энэ цөөхөл 5-6 хүн баг. 5-6 ч хүрэхгүй дээ. Яг одоо LeBron хингээс LeBron Giannis, Steph, KD. За тэгээд баг болчих. Тэгээ яг нөгөө нэг сүүлд орж ирж байгаа 2 MVP. Jokic, Embiid ч бишээ. Миний хувьд бол Embiid ч Jokic тэр тавл юм байна. Өөр хэцүү. Яг Kawhi гимтэлгүй байвал орно л доо. Тий. Яг зүгээр хэдэн жилийн өмнө бол би бол миний хувьд бол тэгж л хардаг байсан. Тэр нэг юм ганцхан хүн байл гэж хардаг байсан. LeBron л гэж хардаг байсан. Тэгээд тийм учраас нэг тийм угаас тэнд ямар олон хүн бааш тэр хүмүүс нь бүх багт байхгүй юм чинь асуудал байхгүй л та. Тийм. Тэгээд бас нэг тийм проблем гарч магадгүй л гэж. Би бол Майамигийн хувьд бол хамгийн тэр проблемтэй юм нь тэр одын байр суурь. Одоо яг финалт чирээд яг нэг тоглолт авдсан ш нэг тиймэрхүү байж чадах уугүй гэдэг нь айгүй эргэлзээтэй санагдаад байдیں۔ Чадна штэ. Батлероо. Нэг ч 2 3 тоглолт авчихна уу. Тийм. Lowry бас яг нөгөө нэг 19 оны финалт яг нэг тоглолт яг авч ирсэн шүү дээ. Санаж байгаа бол. Тэр яг тэр шиг л юм болж магадгүй гэж хараад байгаа. Тэгэл финалд 4 хожих. За финал гарлаа гэж 4 хожих. За Butler 2 тоглолт авлаа гэхэд Lowry нэг тоглолт байм Hero нэг тоглолт авах гэдэг болж байгаа. Тэгээ бас боломжтой гэж бол харж. Тэгээ Хайсламын хувьд одоо баг энэ жил зодог тайлах гэж байна уу? Эсвэл эх жил тоглох мэдгүй байна уу? Ямар ч мэдээгүй байгаа штэ. Тэгэд 2 жилийн өмнө 3 жилийн өмнө 2 жилийн өмнө штэ сүүлүүлрэлгээл зарлж исэн тэгж жагаад болцсон сонгоцсон. За Хайслам багын зүгээр энэ hit culture гэдэг энэ зүйлийг хадгалах гол зорилго нь тэр байгаа даа. Угаасаа багийн удирдлагцсан тоглогчтойгоо төхөрж байгаа зүйл нь л тэр гол нь энэ багийн уран амьсгал энэ соёлыг шинээр ирсэн хүмүүс байгаа хүмүүст нь мартуулахгүй гэдэг. Тэр ажлыг л Хайслам хийж байгаа. Хайслам ч одоо баг 2 дахь жилдээ ирэх жил орно шүү дээ, тэ? LeBron-то 1 жилийн драфт гэдэг чинь. Тийм. Тэгэхээр энэ жил гэхдээ хамгийн гол нь нэг өөр дөрвийн жилүүдээс өмнө бас минут олдоод хэд хэдэн тоглолтод орсон харагдсан шүү дээ. Үгүй харин хүмүүс ингэж эндүрээд байдیں۔
Хаслан жил болгон л энэ минут олдтой. Тийм үү. Гэхдээ нэг зөвлөрөл бол баг бүтэн гарахгүй байж байгаа яасан шүү. Тэр чинь 3 жилийн өмнө. Баблтай үйлрэл тахгүй. Тэр нэг хоортой нэг маргалдаад нэг тоглосон. Тэр чинь баблтай үйлрэл. Тэр үйлрэл яг зөөр гарахгүй байж байгаа нэг. Тэр үйлрэл чинь хин Хаслам өөрөө жоо гимтэлтэй ч л байгаадсан. Тэр нь шиг үйлрэл болгон л гардаа. Гараал нэг тоглолтод гараал нэг 3 минут ч юм. За бүх тоглолтод ч гарахгүй л дээ. Тэр нь бол гараал үүргээ үүсчихээс авчихдээ. Сая бас нэг 4 минут төгсөлийн тоглолтод. Тийм. Тэгээ Miami Heat-ийн ер нь яг тоглолт дуусгах тавд ямар байх бол яг одоо Robinson-ы оронд Hero орж ирэх эсвэл Depo орж ирэх ч юм уу тий. Тоглолт дуусгах тав нь яг тодорхойгүй л дээ. За хамгийн түрүүнд сонголт нь бол Butler, Lowry, Hero, Bam дүр баахгүй юу. Ард нь тэгэл хэн байх вэ? Хэн гайгүй вэ? Такер ч байж болж гин, Caleb Martin ч байж болж гин, хин Dunk Robinson, Strauss ч юм уу, эсвэл Gabe Vincent ч юм уу. 5 дахь сонголт тоглолтнор. Тэгээ 5 дахь ч баг 4 5 эхний 3 найдвартай гэж үз. Зарим тохиолдолд их гурлал ер нь бол найдвартай харагдаад байна. Тийм. Тэгэхээр яг зөв Hero бол 95% ч юм уу. Байнга дуусгачлаа гал та. Тийм харин тоглолт дуусганд ямар ч гэсэн Dunk Robinson-ы оронд бол Hero баг байх гэж би бол хараад байгаа. Тэгээ Tucker ч нөө заримдаа довтлогоон дээр бол айгүй тийм сул тал болчихсон зөвхөн хамгаалтанд. Тэрэн дээр нь харин хэн байх уу гэдэг нь л жоохон сонирхолтой. Тийм. Тэгэхээр яг зөв Tucker-ын энэ үйлрэлд авчираад Tucker-ын сайн тоглолтын голчтгоон Jimmy Butler. Зүр Jimmy Butler сайн тоглосон тоглолтод Tucker сайн тоглол. Тэр юу гэхээр Jimmy Butler өөрөө 3-аас нь баг шиддэг шүү дээ. Тэгээд маш оролт идэг. Доорл тэгээд задлахтаа хөвчлэн 2 wing руу 2 жавж руу заддаг байхгүй бөмбөө. Тэн дээр нь Tucker Tucker ч нэрээ баг 45% нь нэгээс 3-аас шидэд байсан. Энэ бол одоо бож гэсэн баг шидэд. Tucker яг тэгэл нэг хамгаалагчийн татаад дамжуулахад бол Tucker бол багт штэ. Тэгээд юун дээр бет дээр үгүй нэрээ Butler тоглож байгаа тоглолтын дээр Tucker 3-аас 2 хийнэ гэхэд ер нь батл байт юм дөө. Харин Tucker-ийн харин fantasy stat нь айгүй өндөр байгаад байсан бохоо сүүлийн. Ер нь бол энэ үйлрэл. Тэгээ өмнөх жилүүдэд чинь Tucker чинь нэг тийм те стат үзүүлдэг зүгээр талбай дээр л гүгээд байдаг юм байсан. Энэ жил бол зарим тоглолтуудад 17 8 он. Тэгээ бас юу тий тэгээ бас дээрээс нь самбарт илүү хөтөлдөг болчиход байгаа. Самбарт маш сайн авдаг болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол Hero-гийн оронд биш Hero-гийн Robinson-ы оронд Hero гэж гараал энэ тавтаараа л ер нь дуусгаж магадгүй л юм байна тий. За тэгвэл East-ийн тэргүүлэгч багийн талаар ярьсан бол одоо West-д нэг баг бол одоо тасархаа агаад байгаа. Ер нь бол бас бусад багууд нь бэртэл гимтэлтэй ч болоо тэр финалд гарах нь бол айгүй өндөр магадaltaй болцол гэж би хардаг. Энэ бол Phoenix Suns байна. За тэгээд Suns-ын амжилтыг бол угаасаа баг ихэнх хүмүүс бол таамаглаж исэн баг. Өмнө жилийн амжилтчаад давтна гэд. Энэ жил тэгээд яг Chris Paul гимтсэн ч гэсэн Booker 8-2 айгүй сайн тоглолтоо хөлчлээ. Cameron Payne сайн нөхөж чинь. Тэгээд Suns ер нь бол шууд одоо финалд гарах боломжтой гэж харж байна одоо. Зөв яг зөв шууд гэж хэлж байна. Тийм ер нь бол одоо хамгийн өндөр магадaltaй тийм. Сан нийлнэдэн тэгээд харахгүй одоо тоглолт нь бүх талаараа одоо багийн саялж байгаа шиг гимтэл бүртэл багтай байна. Бүх талаараа болж байгаа баг хамгийн түрүүнд нэрлэх юм бол Suns л. Тийм дээрэс нь одоо хин ч нэг тоглолтод үндсэн бас Miami Heat-тэй адилхан ингээд нөхөд гараад ирчихэж байгаа. Одоо жишээлбэл Cam Johnson ч амар шидэгч болсон байлээ шүү дээ. Сүүлийн хэдэн тоглолтуудад харахад Bridges байна. Тийм. Bridges-ийг бол бас All NBA defender гэхэд бол буруудахгүй. Яг үнэ. Тэгээд Aiton бас тоглолтоос сэргээчлээ. Би тэгээд яг энэ үйлрэл зур Suns-ын зур за энэ үйлрэлч ер нь яг Suns-ын финал гарлаа гэдэг төсөөлөд авраг авах хамгийн гол юм л Chris Paul шүү дээ. Тийм. Тэгээ Chris Paul хэд тоглох нь уу? За ер нь бол эрүүл байх нь гэдгээс л тал тэрш өөр нэг хайхтар West-д Suns-ыг яг одоо дийлээд 4 тоглолт хожоод сурлыг аваа гарч байгаа баг төсөөлөгдөхгүй. Яг нөгөө нэг хүм тоглогчт нь бэртлээсээ хурж ирсэн одоо Denver ч юм уу те эсвэл Warriors гэж бол ер нь бол энэ хоёр л хайгүй хүчтэй яригдээд байгаа. Яг Clippers дээр угаасаа Kawhi ирэхгүй юм чинь би бол шууд хасчихж байгаа. Тэгээд өөр угаасаа Jazz бол угаасаа яг адилхан тоглолттой гэхдээ хамаагүй хүч султай энэ жил орон гарan байгаа шүү те. Тэгэхээр Suns-ыг бол хамгийн ер нь бол favorite нь л гэж харж байна. Яг юу яаж илээ Warriors-ийн фэнүүд бол ингэж ярьж илээ нэг тоглолтод Green билүү хин нөхгүйгээр хожиж нэг тоглолтод Christmas-ийн тоглолтоо. Тийм. Тэрнээс бол болоод ер нь бол Warriors Suns-д бол хамгийн хүчтэй өрсөлдөгч баг
хожичхад нэг асуудалгүй л гэж харагдав. Яг Warriors байж болох юм байна. Болно. Гэтэ яг зөв Warriors-ийн үлрэл зөө харж байгаа юм. Стефийн тоглолт унчлаа. Тийм. Энэ буцаас ирэх үү гэдэг л гол асуудал байна. Тэрнээс одоо гол нь бүр гимтчихлээ шүү дээ 7 хоног. Тэгээ зүгээр Стеф яач юу мэдгүй. Тэр нөө нэг бүх цагийн рекорд хийгээд тэр үеэсээ л тэгэл унаа тоглолт унтсан. Тэгээд тэрнээс юу нэ өлегтэй тоглож санахчих юм байна. Яг зөв нэг тэнгууд нэг 30 оноо авсан штэ юм авсан штэ. Тэгээд ярих тоглолт. Гэтэ тэр одоо тэгээд од тоглогч нэг 10 тоглолт нэг байдаг. Одоо нэг яг фэнтези авсан хүмүүс мэдж байгаа. Стеф бол ер нь бол нэг 45-6% давталдаг. Сүүлийн хэдэн тоглолтуудаа бараг 40% давталж байгаа. Тэгээд хит их шидэлт хийж байгаа ч юм уу те. Тэгээд дээрэс нь Стефийн тоглолт унснаас гадна Андрю Вигсийн тоглолтоос айгуусаа унтсан сүүлийн тоглолтууд. Тэгээд ялангуяа All Star болсноос хойш бараг зарим тоглолтуудаа 10 онооч авахгүй ч юм уу те. Яг зөв яг эрүүл хэвэл Warriors бол үнэхээр үе үед л сүүлийн одоо Warriors гэдэг энэ Dynasty гэлэхэд нэг буруутгааргүй баг. Энэ баг бол зүгээр үе үед л хамгийн аюултай баг шүү дээ. Тийм учраас Warriors гол өрсөлдөгч нь бол ойлгомжтой л дөө. Тэгээ бүсийн финалд бол энэ хоёрыг л гэж бол ер нь бол хараад байгаа шүү дээ. Яг уу Стефийн би бол ингэж хараад байгаа. Warriors-ийн ер нь сүүлийн хэдэн жилийн тоглолтууд ингээ харж чад сүүлийн за хэдж ч нэг 2-3 үлрэлийг харж чад хамгийн эвгүй өрсөлдөгч нь Grizzlies гэхгүй юу? Тийм. Адилхан хурдан темптэй. Тэгээд өндөр хүмүүстэй тий. Ер нь хоорондоо сүүлийн тоглолтуудын оноог харах юм бол ер нь салаагүй шүү. Дандаа л ийцсэн юм шүү. Тийм. Тэгээд энэ үлрэлт бол Warriors 1 л хоцсон. Grizzlies 2 л 3 хоцсон. Одоо тэгээд бүсийн хаг шигшээд хоорондоо тарах боломж. Тийм. Тэгэхээр зүгээр Warriors очих уу, Grizzlies очих уу гэдэг сонир асуудал. Тэгээд яг зүгээр Warriors бүрэлдэхүүн үнэхээр сайн. Тэгээд яг зөв бүгд ирүүл бол аюултайцсан. Яг Grizzlies хэрэг Warriors-ыг хоцвол Warriors-оос илүү Grizzlies-ын сансыг хоцох магадaltaй. Тэгээ арай нэг юм хурдаар тоглолдог. Тэгээ дээрэс нь Ja Morant гэж нэг mismatch байна шүү дээ тий. Яг Breeze-ийг ганц зовохгүй гэдэг. Харин. Тэгэд яг Warriors дээр би нэг эргэлзээд байдаг юм нь юу? Яг плей-оффын сагсан бөмбөг болгоно нэг isolation тоглолтоор яг 4-4 үе дээр явдсан ш. Тим юм байхгүй болчиход байдаг. Өмнөх яг 16 15 онд ч яг нэг хөсөлдөгчд нь сул байсан болохоор би бол авраг авцсан гэж хараад идэв. Тэгээ 16 онд болохоор яг нэг Harrison Barnes-аас өөр товтлох хөнгө болчих ч юм уу. Тиймэрхүү юм явжсэн. Тэгэхээр энэ жил яах вэ гэхээр тэр үүрэг бол Wiggins дээр ирээд Wiggins яг плей-оффт тим тоглож байж чадахгүй үгүй гэдэг тэр амар эргэлзээ. Тэгээ Wiggins плей-офф тарааг болох юм мэдгүй юм л да. Гэхдээ яг Timberwolves тахта нэг орсон ш. Тэгэл дууссан л та гэдэг. Тэгтээ яг зөв Warriors бол ямар ч үед аюултай л да. Тэгээ аюултай нүг. Тэгтээ яг зөв хэрвээ Clay, Draymond, Curry гурлаа ингээд эрүүл байх юм бол энэ багийн хамгаалт. Гэтэ энэ багийн одоо систем ерөнхий нэг ингээд хадгалагдаад байгаа юм шиг. Өөрөөр яг сайн дагаад хүмүүс байх юм бол өөрчлөгдөөл байгаа. Ингээд эволюц хийгдэл байгаа. Тэгэхгүй бол яг нэг аврагууд дээр 15-аас эхэлсэн шүү дээ. 15-онд авраг аваад 16-онд хожигдоод 17-онд бүр амар бол авраг аваад тэгээ ингээд явж байгаад зүгээр тэр үеийн хийдэг байсан хөлбөр ингээд хэвэр байгаадсэн шүү дээ. Яг нэг хэвэрээ. Тэнгүүд яг тэрэн дээр зөв KD-г лаваад ирсэн тий. KD нөгөө нэг бүх сул талын мизен пазл болсон. Бүх сул талын нөхөд 2 жил авраг авсан. Дургуй өрөөл KD-д өгөөлөө гэж чинь. Тэгээд одоо болохоор угаасаа KD байхгүй. Гэтэ шин тоглогчтой яг үндсэн тоглогч нь суурь нь бол байгаа. Гэтэ тэр хөлбөр юмуд өөрчлөлттэй байгаа. Тэрийг би яаж мэдэж авах хэрэг манай хамт тоглодог маа саксны найснаар биш манай Окленд байдаг. Оклендийн багийнхан Warriors-ыг дагдаг байхгүй юу? Бүх тоглолтын аргуулыг мэддэг. Тэгээд ер нь өөрчлөлтөө л байгаа. Play by play-ийн аягүй сайн харж явдаг гэсэн үг юм биш үү? Тэгээ харин Warriors яалчгүй нэг тэгээ rookie-нэрээ яаж тоглох аягүй сайн мэдээл байгаа. Яг зөв ер нь бол одоо энэ бед байгаа яг бүр за энэ багийн сагсан үг юм гээд тооцоолоод гээд би ярих юм бол гарын 5 уруунд багтахаар л багууд байгаа шүү дээ. Яг энэ л тэр багийн сагсан бөмбөг эсвэл энэ систем нэм гээд. Тэгэхээр Warriors бол хамгийн түрүүнд за хоёрт ч юм уу. Эхлээд Spurs хамгийн удацсан. Aras нь Warriors, Aras нь Heat. Өөр одоо өөрчлөгдөв тийм шиг. Өөр тэгэл тийм бусдан дандаа л өөрчлөлт яг тоглогчоосоо хамаарал явж байгаа багууд тийм тэр чинь тэгээд нэг багийн үед тасгалжуулагчийн баг гол тоглогчд нь хэр одоо доктор суршилтай байгаагаас шалтгаална л та систем бол. Тэгэхээр
хамгийн шилдэг 3 системүүдийг нууруулж би харж байна. За тэгвэл эргээд Санс руу ороход одоо Санс Майами хоёр зүгээр одоо финалд таарч ийн гэж төсөөлөхэд за өнгөрсөн жилийнх одоо Полийн тоглолтоос л ер нь бол айгүй их шалтгаасан гэж та хэлсэн шүү дээ тий. Тэгэд Полийн тоглолтыг тэгж хязгаарлаж чадах болов хийт. Чадна шүү дээ. Одоо зүрүү айгүй хэрвээ зур Полийн тоглолтыг яасан шүү Санс дээ. Майами хоёр Таарлаа гэж бодоход би бол 5 тоглолт нь Майами гэж. Тийм үү? Бүрөө. Ер нь бол West-д үлрэлт 1-1 байгаа тий. Үлрэлт 1 байгаа тий. Тий. Ямар ч Өшөө. Хоёр өжигдсөн ч гэж магадгүй. Тий, ямар ч гэсэн нэг амар хөдсөн юм а Хоцлоо. хит бол Сансыг нэг амар хөдсөн юм бүү. Пол мол. Сүүлд өжигдсөн тий. Нэг ба. Тий, 1-1. Тэг би бол зүгээр хит угаасаа л тэгэл хитийн фэн. Би одоо энэ NBA токен байсаж би бол хитийн фэн байсаа. Тий, энэ ч бол хүмүүс. Тэгэд Крис Полыг тэгж хязгаар. Дээрээс нь Devin Booker бас байгаа. Booker-ыг хэр хязгаарлах бол Jimmy Butler шүү. Тэгээ сэлгээний хувьд бол Санс хит хоёр айл нь илүү. Сэлгээ юу? Тий, сэлгээ. Яг сэлгээний 5 тоглогч байлаа гэж бодоход. Бүх талаараа Майами. Бүх талаараа юу? Тий. Уул нь Санст чинь илүү ротейшн зузаан харагдаад байгаа шин одоо. За сэлгийг нэлттэй. За гараа нь бол ойлгомжтой. Aiton, Crowder, Breeze, Booker, Paul. Тэгвэл сэлгээ нь Cam Johnson, Maggie тэгээд хин байна. Cam Johnson гэл дуусчлаа шүү дээ. Cameron Payne, Cam Johnson, Joel McGee, Torrey Craig. Энэ бол энэ дөрөв, энэ тав шүү дээ гол хүмүүс. Энэ үндэ Cam Johnson гэл дуусчихаа шүү дээ. Яг нь Cameron Payne чинь бас өөр хэ шүү. Torrey Craig бол нөгөө нэг алд чадчихсан Torrey Craig бол биш болсон шүү дээ. Яг зөв энэ жил өнгөрсөн нөгөө нэг мөнгө хийсэн 2 жилдээ бол мөнгө бүр байхгүй болсон. Энэ жил яг Санс дараа буцаад дээрчлээ байна л да. Тийм. Тэнгүүт Miami Heat-ийн сэлэг ярих уу? За Tyler Hero. Gabe Vincent, Oladipo. Gabe Vincent ч тэгээд нэг минут авахгүй байх тий. Gabe Vincent энэ үйлрэл онцгой уяншилтанд Олимпт орсон байхгүй юу? Нэр шигшээ баг. Хамгийн гол юм чи тэр байхгүй. Тэр үнд нөө нэг бүхэл бүтэн багийг чирээ аваа. Яг үндэ. Нэгэрийн шигшээ сайн штэ уг Ачива бай. Тийм. Өөр нэг хэдийн NBA-ийн тоглогч байгаа. Гэтэ лидер Winston дэвсэн байхгүй. Уусаа ганц плеймейкер нь ч тий. Нэгэр Curry гэдэг байхгүй юу? Nigerian Curry нэр хочно. Тий. Тэгээд Gabe Vincent-ийн тоглолтын нөлөөлөлд үнэхээр онцгой. Тэгээд зүгээр заах муу Лаури гимтлэхэд Gabe Vincent плей-оффт гарааны олбогч байсан ч Miami газар тахгүй л гэж харж. Тим амар ихтгэлтэй байгаа юм шүү дээ. Тэгвэл Gabe Vincent гэдэг. За зөв манад угаасаа л сүүлийн хэдэн жилүүд дутагдaltaй тал нь түүний тоглогч л байгаа л та. Байм сугуурвал араас нь хинбэ гэдэг. Тэнгүүд Эрцээвэн Дээлмэн хоёр байгаа зөв. Дээлмэнд бол би хизээч тэгж угаасаа энэ бид олон жил тоглож байгаа шүү дээ. Тэгээд Ertzevin гэдэг одоо энэ залуу боломж олох юм бол 15 зөв 15. Зөв walk нь яг үндэ walk mismatch байгаа байхгүй юу? Амар өндөр бүх чадвартай би хаа сайтай. Зөв Wiseman-ээс хамаагүй л тулж байна гэдэг. Тэгээ харин угсаа рүүки болохоор зарим тоглолтуудад гарахгүй болохоос баймиг байхгүй үед ч айгу сайн оролцсон. Баймиг байхгүй нэр бараг 15 дуулсан. Тийм. Fantasy дээр айгу сайн байсан шүү. За тэгвэл Miami ер нь бол төрүүлсэн яваад байгаа. Уусаа жид болгон төрүүлд юм уу? Тэгээд төрүүжил чи бас өөр би нөө хин ах юм постыг санаад. Нөө санжаа ах Punk and Rap. Цаа чин бас Miami-г анх нөө 4-0. Miami-гийн фэнш бас. Тэгээд бас Miami-г 4-0 4-1-ээр Bucks-ийг хожиж нэгэ төрүүжил нэг алдсан тохиолдол тийм. Facebook дээр. Уусаа өнгөрсөн жил бол үнэхээр аюулт нүрэг өрөөгөө. Үнэхээр үлээлт нүрэг. За тэгвэл энэ жил одоо хариугаа буцааж авах юм бол зоригтой л баа гэхэд болгоо. Тий. За тэгээд өөр бүсийн тэргүүлэгчдээс гадна өөр бас нэг яри гэж бодсон байгаа баг нь болохоор New York Knicks байна. New York Knicks ер нь бол юу нь буруу болчих. Өнгөрсөн жилийн амжилтыг одоо бас жинхэнэ нөгөө хөөс гэж нэрлэх үү эсвэл энэ баг яг буруу хүмүүсээ авчирч юу гэж харж байна уу? Аль нь. Тий. Зүгээр эхлээд бол Kemba Walker авчирсан. Бүх цагийн түүнд хамгийн хамгаалт муутай холбогч. Хамгаалт муутай хамгийн одоо давуулан үнэлэгдсэн хит үнэлэгдсэн overrated тийм холбогч. Би угаасаа л Kemba Walker нэг дуртай биш. Анхнаас нь л тийм биш. Тэгээд
Нэг гой уран гой тоглолттой. Тэгээ хамгаалтанд зөө хамгаалт бол яг ингээл Кемба Walker байгаа үед хинч Кемба Walker олж харддаг байхгүй. Талбай дээр 4 хамгаалагч байна л гэж хардаг. Тэгэхээр Кемба Walker авчирсан маш буруу. Fournier бол зүгээр. Тийм. Fournier бол зүгээр ямар ч огтшоод дуусаад багт байхад хэрэгтэй тоглогч. Тэгээд дээрэс нь өнгөрсөн жилийн амжилт нь хөөсрөлний үгээр Randle та. Тийм. Randle-ийн статус огцон буурсан шүү дээ. Randle ч одоо зүгээр хүмүүсийн хардгаар бол tier 2-ын тоглогч байхгүй юу? Яг өнөө tier 4-ийн тоглогчтой байна. Тийм. Юус ихний 30-ад нэрлэхгүй шүү дээ Randle-ыг бас. Тэгэхээр хэцүү байна. Тэгээд Randle яг хуу тоглолт нь энэ жил нэг мөнгөө хийцэн гэдэг айгүй хаацсан. Угаасаа л тийм. Тэгээ хамгаалахаа болцсон байлээ өмнө жилийг бодвол. Одоо зүгээр NBA-ийн хамгийн шилдэг 450 сагчин байгаа. Ушаа хамгийн өндөр ур чадвартай 450 сагчин байгааг бол тийм гэж хэлнэ. Хамгийн шилдэг 450 сагчин байгааг бол үгүй гэж хэлнэ шүү дээ. 450 хамгийн зүгээр ур чадвар байхгүй юу? Тийм. Тэгээд шилдэг гэр чинь өөр зүйлээс орж ирж штэ. Тэр тоглолтын системийг ойлгодог те. Бүх плейг уншиж чаддаг. Эсвэл багийнхантайгаа зөв харилцдаг ч юм уу. Тийм. Бүх зүйл орж иж. Тэнгүүт Randle-ийн хувьд бол зөв миний хувьд хараадаг юм. Randle үргэлж зүгээр боолоо гэдэг. Тийм. Том биетэй хаард гэлж та. Ер нь бол айгүй тийм довтлогоон дээр л тийм довтлогоон дээр л ятсан тоглогчтэй те суурилцаа. Тэгэд яг хөө би бол хэнийг гэж хараад байдаг. Жохон Zach Randolph-ын жохон атлетик гэхдээ жохон пост муув гүйл ер нь хөвлбөр гэж хараад байдаг. Zach Randolph амар энэ шүү дээ. Гэтэл Zach Randolph чинь бүр тийм амар од мод бол байгаагүй ш. Бүр тийм суперстар юм. Үгүй яа тэр grit and grind тэр үеийн Zach Randolph зүр хүн болно. Би бол яг хөө Knicks-ийг харин яг тэр үеийн нөгөө нэг юу шиг байж байх боломжтой байсан гэж бодоод байдаг байхгүй. Тийм Memphis шиг юм зунгаарлцсан тийм. Тэгээд Conley-гийн оронд одоо Rose ч юм уу ингээ хүн нь бол яг зөв би Tips-ийг одоо орчин үеийн сагсан мөнгө хоцрогдсон тасаж үлсэж хараад байгаа. Тийм. Ер нь бол тэгээд нэг мэдж байгаа үстэй Knicks-ийн гол тоглогчд нь баг 40 минут тунцлдаг. Тэгээд урт уйлрал тэр чинь тэгээд төгсгөлдөө өөртөө Тэгээ RG Barrett ч юм бол хамгийн их минут дончилж байгаа тоглогчдыг бас тэргүүлсэн явж байна. Тэгээ Аз олчтой Barrett энэ жил сайн тоглолоод нэг үлгis салгаа яваад байна. Тэгээ сүүлийн хэдэн тоглолтуудыг бол яг уу гайгүй сэрэгцэн л гэж. Тэгээ би эх жилээс бол баг Randle-ийн оронд Barrett-тай номер 1 болгоо тэгээ тоглолцвол. Barrett ч бас номер 1 биш. Бас зэм нөгөө нэг өндрөө үнэлгцэн. Тэгээд одоо нөгөө нэг Knicks тоглож очтгүй шүү дээ. Тийм. Эзнээс нь болоо. Тэгэл эзнээс нь дээрс нь тоглоос нь болоод байгаа байхгүй юу? Амар том дарамттай. Зөв тэр ордончин угаасаа Madison Square Garden чинь Америкт угаасаа Америкч дэлхийс мөнгө дээржтэй хамгийн одоо ариун тогшин газар гэх. Тийм. Хамгийн том ордон гэж ярьдаг. Staples Center шүү дээ. Эсвэл United Center ч юм биш гээд хамгийн амар хүн болгоны очиод сүрддэг талбай бол Knicks. Яг тэрний юу гэхээр тэр хотын хэвлэл мэдээлэл маш хүчтэй. Дээрээс нь хөгжөөнд дэмжлэр сагсан бөмбөгийн соёл нь тэр талбай дээр хэн сайн тоглож байгааг нь л дэмждэг. Тэр багийнхныгаа бүлдэн шүү дээ Knicks. Тэр нь маш хэцүү байд юм шиг байна. Тэнгүүд одууд очт. Дээрээс нь нэг үргэлж одоо фейл баг байсан. Хизээч Bernard King тийм 73 оноос илүү хойш авраг байна. Бүр кино өгдөг үстэй тий. Тэрнээс хойш авраг авах тэгэл фейл баг гэдэг ойлголт нь бүх шилдэг тоглогч байдаг гэж байна. Тэгээд KD-г авах боломжтой. KD үргэлж би Knicks-т очихгүй, би Nets-т очиж штэ гэж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр чинь зүгээр яг зүгээр нэг номерын гэж боддгоо тоглогчод яг өөрсдөө нэг номер болно гэж бодоод очдог газар юм уу та. Тэнгүүд тэгэл мэдээж нэг багт одоо нэг сая одоо Detroit утсан Jeremy Grant шүү дээ. Тийм. Нэг номерын тоглож биш л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ тэнд зүгээр стата хийгээл гоё явчлаа. Мөнгөө хийгээд тийм. Тэгээд яг тэр чин тэр баг нь л за чи манаа нэг номер болоо гэж авчирсан юм чин тэр үнд өөр болгох хүн байхгүй нь байгаа. Нөөхөн бүр самбар давхаа болцсон тоглож самбар руу орохоо болцсон. Зүгээр шидэл байждаг дураараад. Яг тэрнтэй адилхан Randle-сан тийм боломж нь л байгаа. Randle явлаа Barrett очлоо яг адилхан Randle хоёр л болно шүү дээ. Тэгэхээр би бол Barrett-ийг устгаж авдаг. Ер нь сэргэхэд хэцүү гэж. Яг гоо тэнд байгаа нэг ганц жаргалтай хүн Derrick Rose л шиг л өнгөрсөн. Тийм. Derrick Rose бол. Гэтэ яг зөв ер нь Knicks бүрэлдэхүүн нэг ингээд харах юм бол тоглолтын нэрсийг харах юм бол гоё тоглолт байгаа. Багууд хэрэгтэй өөр багуудад хэрэгтэй тийм. Одоо жишээлбэл Нерлэнс нөөвл бол айгүй сайн төвчдөг. Энэ жил гимтэл байгаа болохоос өнгөрсөн жил яг Нерлэнс нөөвл одоо сэлгээний сайн төв тийм.
Тий. Mitch Robinson байна. Би бол зөв яг Knicks-ээс хамгийн хэрэгтэй тоглосон Mitch Robinson, Emmanuel Quickley, Alec Burks. Тэгээд Evan Fournier энэ дөрвийг бол ямар ч зөв хэрэгтэй роль тоглож болно гэдэг. Тийм. Quickly ч юм бол яг сэлгэнээс нэг гарч ирээ буужигнуулцдаг. Quickly гоё. Тэгээд Knicks-ийг гэхдээ би ерөөсөй ойлгоогүй. Энэ үлрэлтэйд Cam Reddish шиг яах гэж ч авсан. Тэгснээ ерөөс нэг 8 хүн үнээрээ л тоглоод байгаа байхгүй. Тийм. Угаасаа rotation айгу уулан гайгүй хийж. Chips-ийн сагсан мөн бүгштэй. Тэгэл нөө 8 үнэ бүр нүдэл. Бүр бахарж унтсан тоглож байгаа. Уулан одоо болдог бол тэр Randall Medley явуулаад Obi Top-ны гараа болгочмоор байгаа байхгүй. Топ нь бол зарим тоглолтууд одоо нөгөө нэг Randall ч нөгөө нэг хит өндрөөр үнэлэгдэнгүүт чинь тэр үний нөгөө нэг цалин статус нь өөр болчихоо шүү дээ. Тийм. Өөр баг тэр статусаар нөхөхийг хүсэн шүү дээ. Тэр чинь тэрийг авах юм болтгоо. Тийм. Тэр Knicks ер нь бүтэн fail. Тэгээ Knicks бол зөв миний хувьд хапор яг сагс үдсэн цагаас уушил хамгийн гоё өмсгөлтэй. Тийм. Хамгийн гоё өнгөтэй. Тэр яг хар хөх улбар шарын хослол. Шээ хар хөх шээ. Цэнхэр штэ. Цэнхэр оранж анхны яг үндсэн өнгө нь бол цэнхэр оранж штэ. Наад тэр өнгө нэг оранж ч юм уу яг сонин улаан ч юм уу тий. Тийм нэг мангоны нэг сонин өнгөтэй тий. Тэр мэдгүй. Бүр хар нөө ковид тоглоом тоглолтог багтал. Би хүнсгөө бол Knicks руу л ордог гэсэн. Ховцсон гоё гэл. Дээрээс Нью-Йоркийг аврах гад. Тэгээд та юу Madison Square Garden-д тоглолт үзчихсэн. Тоглолт үзэж байгаагүй. Гэтэ зөндөө очиж байсан. Тоглолт ерөөсөө үзээгүй. Яг доор метронд буугаад яг доор нь бод. Зүг. Нөө Нью-Йоркийн сонин хогийн метро. Мелогийн тоглолтыг ч ер нь үзчихсэн тэрнээс та би тэгтээ яг тийм амар олон тоглолт ер нь NBA-ийн тоглолт олон хитрхи олон тоглолт бол бус хүмүүстэй харьцуулаад тэгж үзэж байгаа. Сүүлд яг очиж үзсэн гоё тоглолтуудаас хамгийн сүүлд очиж үзсэн гоё тоглолт Jokic юу хоёрын тоглолт. Denver Miami юу тий. Өөр гоё яг үзчихсэн. Warriors-ийн тоглолт. Warriors Memphis. Өнгөрсөн жилийн play-in үү? Play-in шээ. Юун дээр Chase дээр болдог сүүлийн тоглолт. Нэг бүр алаан болоод Warriors эзэм шүү дээ. Өөрч хит ихэд тоглолтыг хийх. Хитийн тоглолтыг би анх сая анх удаа. Тийм. Либро өдрийн үед яаж байгаа. Боломж болдог. Зүг. Тэгвэл нилээн цөөхөн л тоглолт үзчихсэн юм ба шүү дээ. Хитийн тоглолтыг бол бүр яг очиж үзсэн. Шиш очиж үзсэн тоглолт бол чи сая сүүлийн дурд санснаа л дурд. За. Тэр ш Wizards DC байсан Wizards-ийн тоглолтыг үзчихсэн. Тэгээ All-Star Finals. All-Star дээр чи хэдэн онд явж суралцлаа? 13 онд. 13 онд. Houston-д болт юм ба шүү дээ. Тэгээ би ч юу шүү дээ. Би хитийн тоглолтыг өмнө хутлаа ярьж байна. Хитийн улирлын тоглолтыг сая анх удаа үзсэн юм байна. Finals үзсэн шүү дээ би. Spurs-тэй байсан. San Antonio-д 3. Тий 13 онд юм уу тий. Тий яг одоогор бол нөгөө нэг дахиж өөр хүн яваагүй ш Finals руу Монголоос. Явахгүй л байгаа манай би болохгүй. Finals үзээд жил сагс үзээгүй ш нэрээ. Тий. Сонирхолгүй болчтой юм. Нэр амар шал өөр сагс үед юм бэл. Доторхоо уур амьсгал юу вэ? Уур амьсгал тий. Тэгэл одоо тухайн жилийнхаа хамгийн шилдэг хоёр бол болж байгаа ш. Тий. Тэгэл чин яг бүр юу чин Spurs-ийн гурвал нэсэн. Miami-ийн гурвал нэсэн. Яг Atlanta финалийн л тэгвэл үзчихээ. Тэгвэл 14 он 15 онд үзээгүй л юм байна. 14 онд бол бүр тэр дараагийн үйл харилцал бол бүр үзээгүй шүү дээ. 13-аас 14 он ер нь үзээгүй. Син чи Spurs төрүүлсэн шүү дээ. Тэгээд бас нилээн байж байгаа бас NBA тогт буцаж ирж ирсэн тий. Star дээр байхад нэг ирж илүү яалаа. Тий. Sport box болоод Star руу нэг шилжсэн шүү дээ. Үгүй Star тэр чин бол яг юу штэ. Star руу очдог чин NBA Talk очдог чин бидний өөрсдөө нэрээр хэлдэхгүй юу? Бид нар ч өөрөө зөвхөн зугтаа гардаг үжээд юу YouTube руу орсон шүү дээ. YouTube руу орсон тийм. Уг нь бол энэ YouTube руу орё гэдэг санааг 11 онд гаргаад идрээ алт гэсэн манай хоёр үгүйгээд. Тэр тухайн үед яг YouTube юм байгаагүй байхгүй юу? Тийм. Тэгээ энэ манай хоёр чинь телевизээр гарнаа гэдэг. Тэгээ явж байгаад спорт бокс байхгүй болсон. Тийм. Тэгээ маань 14 онд л 15 онд байхгүй болсон. Тийм. Тэгээд би нэг Америк явж. Америк явж байгаад эргээд ирсэн байхгүй юу? Тэгээ байдсан чинь нөгөө чинь NBA Talk гаргая буцаад. Яа хаа урагш YouTube гээд хийлээ өстэй гэсэн ч одоо оройцсон чи яа гээд. Тэгэл YouTube-оор эхэлсэн бид нар чинь эхлээл нэг
рестораны ийм тайзан дээр суугаал гурлахна. Тийм би яг нэг дугаарыг санаад ш нэг Кобигийн сүүлийн урилрал гэдэг хүн Коби зориулсан нэг дугаар хийжсэн. Тэрэн дээр нэг тэр ресторанд байдаг гэсэн баг тийм. Ер нь тэгээд цаана хүмүүс хоол идэв дээ. Хутах сэрээд дуурал 5 мог дуурал. Тэгээд тэгж жагаад стар санал тавиад стар студид байж шүү дээ. Тийм. Тэгжсэн би дахиад авцгаа. Би чинь нэлээд орхиж явсан юм. Тэгээд нөгөө баажаах заяах гэдэр орж ирсэн байна. Яг тэгээд нэг би дахиад явах болсон чинь баажиг оруулаа гээд. Тэгээд баажид оруул. Тэгээд баажиг оруулаад дөрүүлээд суужчихлаад би явсан чинь заяа. Тэгээд заяаг оруулж тээ. Тэгээд 5 хүн дараа нь бүрдсэн бай. 18 оноос илүү тэр чаа. 17 ч үлээ. Гэт 5 л болсон чинь. За тийм баха. 17 мөл болох. За ер нь бол эхний хэсгээ бол ингээд дуусгая. Эхний хэсэг дээр болохоор бид нар яг саяхан болж байгаа ер нь бол тоглолтууд болон одоо багуудын амжилтыг бол ярилцдаг байгаа. За тэгээ хоёр дахь хэсгээр болохоор одоо ер нь бол яг саяных ч юм бол нэг таймлес сэдв шүү дээ. Нэг 7 хоног модын дараа өөрчлөгдсөн юм. Хоёр дахь хэсгээр болохоор илүү нэг одоо өөр дүн болж исэн ч юм уу эсвэл нэг сэдвийн дагуу ярилцдаг байгаа. Тэгэд энэ дээр болохоор яг супер багуудын нэгдэл те супер багууд гэж юу вэ? Супер багууд ямар одоо прешертэй байдаг вэ ч юм уу? Тэр талаар бол ярилцъя гэж бодсон байна. За тэгэхээр таны тодорхойлолтоор бол яг супер баг гэж бол ямар багийг нэрлэх вэ? Одоо супер бүртэл олон жил олон хождог л гэсэн. Одоо яг хүмүүс ингээл лээд шүү дээ. За их гурвалтай ч юм уу те 2 all star-тай ч юм уу 2 all star дээр дахиад all star калибр 3 4 тоглогч ч юм уу. Зүгээр нэршилээд шүү дээ. За тэр тодорхойлт бол яг нэг теорем гэдэг шиг байхгүй л бахал да. Зүгээр миний хариу үзүүлэлтээс бол хамгийн ихний супер баг бол яг намайг сакс үдчихэж байхад бол хамгийн супер санагддаг байсан баг нь мэдээж бүүлс. 96 оны бүүлс. Тэгээд би яг 95 оноос сакс үдчих гэсэн жоох хөвгтэс. Тэгэл бүүлс хамгийн угаасаа авраг сакс гэр Jordan л гэж боддог байсан шүү дээ. Тэгэл нэг бараг хүн болгон л ярьдаг байх та. Тэгтээ үнэн баггүй. Бидний үед Jordan агаар 9 секунд. Үнэн. 1 2. Тэгээ тоолоо хийж яхад буун гэж ярьдаг. Тэр үнэн. Хүн болоо ярьдээ. Тэгээ тэр хойд ч одоо биднэрт үзэж харах юм баг хэвлэл мэдээлэл хэрэгсэл дээр NBA-ийн талаар бичдэг юм ч баг тий. Тийм ба зүгээр нэг амд амцаар нэг дээр үеийнхаар бол нэг үлгэр төөс шиг л юм байсан шүү дээ. Амд амжаал. Тэгэхээр хамгийн ихний зүгээр миний төсөөлдөг хамгийн супер баг ихний төсөөлдөг супер баг бол бүүс. Тэгээд тэр багаа харах юм бол яалтчгүй 3 сайн тоглогч. Тийм яг ингээ боддоор харахаар бүр одоо 75 таага шилдэг 3 тоглогч байхгүй. Дээрээс нь нэг нь бүр бүх цагийн хамгийн шилдэг тоглогч. Нөгөө нь бүх цагийн хамгийн шилдэг 2 дахь лидер байсан тий. Нөгөөх нь тэгэнгүүт бас юм 3 дахьч defensive beast гэдэг. Яг зүгээр бүх цагийн гэхэр тэгэл хэрүүл дагуулна та тэгээд. Гэхдээ яг хамгийн сайн Робин гэвэл мэдээж Pippen шүү дээ тий. Тий. Jordan гэдэг. Jordan. Робин бол мөн. Робин дээр марахгүй хөө. Тэгээд бүх цагийн хамгийн шилдэг одоо хогонд явдаг 3 дахьч тоглогч гэдэг. Тэгэхээр яг нөгөө нэг би бас боддог байхгүй. Яг ийм 3 ийм сайн одоо all star caliber яг prime үедээ тэр ч угаасаа prime үедээсэн. Тим нэгдэлтэй багуудыг бол одоо супер баг гэж нэрлэдэм боллоо. Нэрлэх нь зөв юм болоо те. Тэгэхгүй бол ингээл одоо зөндөөл байна л да. Одоо жишээлбэл хамгийн сүүлийн жишээ гэвэл OKC биш нөгөө нэг Ras PG Melo 3. Гэтэ тэрийг бол нэг супер баг гэж бол нэрлэх утгагүй. Тэнгүүч тэр 3 чинь prime дээр байгаа бас. Гэхдээ Melo чинь бүр all star статус алдсан. Тэгэхээр ер нь хэцүү байхгүй юу? Зүгээр яг prime дээр ч зүгээр 3 од тоглогчл тэр нь зүгээр хүнд энэ баг супер үжил тэр ихтгэл өмчлийг төрүүлэх хүүц байх юм бол тийм юм болов. Тэгэж яг бас яг сая саналаа л да. Маа яг сакс үздэг Rock зайн бүрдгэн байсан. Хаким болоо шүү. Charles Barkley. Тэгээд дараа нь биш. Тэгээд дараа нь хин авшаа юу бүүст тарсны дараа ахгүй. Pip болчихсон байхгүй. Тийм. Тэнгүүд л энэ гурыг хараад пүү гэж бодож байгаа юм. Тэгэл супер. Үнэхээр супер санагдаж. Тэгээ ингээ бодохоор тэнгүүд яг үндэ зүгээр ингээд олон нэрс гарч олон багийн нэрс гарна л да. Одоо энэ жилийн Lakers юм шүү тий. 2000 оны хэр чин Lakers-ийн одоо жишээ тэр Karl Malone, Gary Payton хоёрыг аваад амар баг бүртчлээ л гэдгийгсэн. Тэнгүүд фейлцэн. Тэг фейлцэн тохиолдол дэндүү их л байна. Тийм. Тэгээ зүгээр хоёулаа нэг юм дээр санал хийж зүгээр ядчил 3 тоглогчсон супер.
те. Од статустай яг тухайн үйлрэлтэй All Star статустай ч юм уу эсвэл юу гэх юм. Эсвэл өмнөх үйл шээ тухайн очоо өмнөх үйлрэлтэн те. Тийм. За бас тэгж л болох юм. За тэгэхээр тэгэхээр зарим багууд дээр айгүй нөгөө юу байгаад байдаг. Одоо жишээлбэл энэ жилийн Lakers дээр яг гоо ингээд супер харагдаж байгаа ч гэсэн ерөөсөө нэг хоёр үнэн л All Star одоо Westbrook ч юм бол ихний 100-аас ч бүр гараа авчлаа шүү дээ. Статус нь. Гэхдээ тэнгууд наа чи үлрэлийн юм тийм байгаагүй шүү дээ. Тэгээ үлрэлийн юм тийм байгаагүй л дээ. Тэгэл одоо яах вэ? Тэр чи үлрэл ихтэй тэгээ нэглэгдсэн юм ч одоо супер баг гэсэн. Тийм. Яг тэгж бодох юм бол маш олон одоо супер багуудын нэг тал байгаа шүү дээ. Одоо жишээлбэл үеийн Lakers-тэй нөгөө Dwight-тэй, Kobe-тэй ч юм уу тийм Pau-тэй. Тэр бол амар шүү дээ бүр. Тийм. Тэр бас найш ирсэн шүү дээ. Тийм. Тэр дүүнэн супер. Тэгснээ тавтах нь артист ч гэх шиг тийм шүү дээ. Артист. Тэгэхээр 5 од байсан биш тий. Тийм. Тэгээд одоо супер багууд бүрдэж байгаа дээрээс улбаалаад одоо супер багууд дээр очих одоо нэг хүлээлт гэж нэг юм бол үүсдэж шүү дээ. Одоо хүн болгон биш баг болгон бүрдчихэд одоо буурс шиг 3 дараалж авраг авахгүй ч юм уу тий. Яг тэрнтэй адилхан Miami Heat-ийн яг тэр одоо супер юунд хүрч чадсан гэж боддгоо. Яг одоо LeBron Wade одоо 4 жил хамт тоглохдоо 2 л авраг авсан шүү дээ. Хүрээгүй шүү дээ. Харин хүрээгүй. Би бол эхний жилээ даасыг очил байсан. Тэгээд дааст хожигдсан дараа зүр яг зөв юм болсон л та. Тухайн үед бол надад үнэхээр муу санагдчихсан. Мэдээж манай миний дивчтэй богож шин. Одоо ингээд тэрнээс хойш ингээд бодоод харж яхад хожих стэл баг нь хоцсон. Зүр тэрний хожих стэл баг нь гэхээр зүр тэр багийн бүрэлдэхүүнийг харах юм гоё байхгүй юу? Бүүн ветеран мөрөөдлийнхэн төлөө олон жил зүтгэсэн хүмүүс эцсийн мөчт авраг авцсан гэж бодохоор тэр нь гоё. Тэрнэш Miami-т бол их хурал бол юунд хүрэх штэ. Өрөг. Тэгээ одоо тэр нэг achievement-тай гэх юм уу те. Dynasty болж арай чадаагүй нэг milestone байгаа штэ. Одоо тэр баг бүрдэнгүүт нэг milestone үүсэж байгаа штэ. Тэгээд тэрэндээ хүрээд явах хэвээр. Тэнгүүд яг зүр ингээл бүсийнхээ авраг болно гэдэг ингээд 4 жил хийж байгаа байхгүй. Тийм. Тэгээд тоглогчид All-Star болно гэдэг бүгд хийчихдэг юм те. Плей-офф ихний штэ давнд ингээд финал төрүүлнэ эцсийн мэдээж тухайн үйлрлийн эцсийн зорилго нь төрүүлнэ гэдэг юм. 4-4-2 гэдэг чинь 50% те. Тийм. Би бол хүрсэн яаж 3 төс сүүлийн Spurs-ийг дахиад очих байсан. Тийм. Харин яг тийм бас хүлээлтүүд бас давхар байгаад байдаг. Яг хамгийн ер нь ойрцсон гэх юм бол би бол Warriors-ийг л яг 3 жилд 2 авцсан. Одоо энэ хинтээ байх та. KD-тэй үе яриад байна. KD-тэй үе. Тийм. Тэрийг бол супер гэж хэлээд байгаа шүү. Тэр бол гэхдээ яг тэр бүрдэх юм бол амар шүү дээ. Тэр чинь бүр утгагүй шүү дээ. Үгүй 72 хийсэн баг дээр KD ирсэн. Тэр чинь бүр утгагүй. Ер нь бол хэрвээ зүгээр за тэр багч удаан ч явна гэж байгаа хөтэй. Тэгээд тэр баг 3 төрүүлсэн бол яана. Араа бүр NBA утгахгүй болох. 3 төрүүлснээ задрахгүй 4 төрүүлсэн бол яана гэдэг. Амар. Тэр бол үнэхээр амар. Тэр багийг бол яг milestone доо хүрсэн гэж бол ер нь ойлгоо. Яг бэртээд яатсан л болохоос ер нь бол айгүй сайн амжилттай байсан шүү дээ. Тэгэд миний хувьд болохоор яг хүрч чадаагүй амар overrated санагдаад байдаг багийг бол би Boston гэж боддог байхгүй. 8 оны Boston. 8 оны Boston уу? Тийм. 8 оны Boston 3 Hall of Famer-тэй яг Primus унжсэн гэж ярьдаг ч гэсэн нэг 30-32 тэгээ одоогийн нээд шиг л байгаа байхгүй насыг нотгоор. Тэгээ тэр баг 3 тим хүнтэй ээж одоо ганц л авраг авсан. 4 жил явахтаа. Тэгээд жоохон overrated санагддаг нь тэр баг байхгүй. Тэгээд бас өөр гэх юм бол юу байна? Одоо саяны бас Lakers-ийг бол нэрлэж болох гэдэг. Та. Нэг л авраг. Өдөрлийн өмнө бол би бол хараад за амар. Тэгээ үнэхээр амар л байна. Тэгэхээр би тэр багийг авраг авах гэж бодоогүй. Авраг авах мэдээж гол өрсөлдөгч гэж харж байсан. Гэхдээ гол өрсөлдөгч байгаагүй мэн л гэж. Одоо бол. Тэгээ ер нь плей-оффын ч гол өрсөлдөгч биш бол бас таарсан. Одоо плей-инд орох нь уу гэдэг дээр баг ороод ч хэрэггүй гэж одоо LeBron болон Lakers-ийн фэнүүд бол эвлэрсэн дээ. Тэгээд сая өнөөдөр бол жишээ нь хожигдоод одоо Pelicans-ын доор авт орчихсон. Тэглээ. Тэгээд тэрэн дээрээ баг хожигдчих واخ төө. Тэгээ хазуур энэ супер багууд ихэнх нь юу н фейлдтэй штэ. Яг үндэ зүгээр бид нар одоо ярьж байгаа сая ингээд 3 баг гэж авч юу те. 3 баг нь яг гурлаа финал авраг авцсан л юм те. Бүр авраг авах битгий хэл тэгээ бүр жанхуудаа утгасан баг зөндөө өөс. Одоо жишээлбэл Босны чинь тэр их гурлын задраа Нетс гэдэг нэг амар хүмүүсээ. Тэгснэ тэрэн дээрээ Джейсон Терри, Дерон Уильямс, хин хичээлээ Брук Лопес те.
тэр зүгээр тэг бүрэлдэхүүнээр амар шүү дээ. Үнэхээр Joe Johnson. Тийм Joe Johnson тэгээд Амар Кирленко байсан. Тэг Кирленко байсан. Тэнгүүтээ багийн шинэ эзэн Орсын тэр бунтан Хороо. Снэ багийн Мартингийн захирлан Jay-Z гэдэг бүр амар юм болол. Тэр чинь тэгэл 1 жил явлаа. Тэр баг уу? Тийм. Гүүгүү. Тэр чинь 2 жил явсан. Ямар ч гэсэн эхний жилдээ бол Майамид 2 дахь Тийм. госолсон. Тэгэл дараа жил нь бүр фейлдэл тэгэл задрал трейд хийгээд гисэн шүү. Пирс Мирс нь яваал дууссан санагдав. Тэгээд ийм багууд яг харин тийм жил болгон ингээл бүрдчихэл одоо ирэх жилүүд ч гэсэн бүрдгэл ах тийм. Тэг нь бүрдэн шүү боломжтой. Тэгээд ер нь гол одоо яг амжилт гаргах үндсэн тэгвэл юу болох вэ? Одоо ингээд зүгээр бүрдүүлчлээ. Тийм. Тэгвэл одоо нэг сайн авраг авсан богд шүү дээ. 3-3 өөрсдөө за 3 нийллээ гэж бодъё заяа. За. Батад оржоо хин 3 ч гомбоо 3 ч. Гуруула өөрсдөө лаг гэж бодож байгаа шүү дээ. Би хамгийн сайн. Гэтэ 3-3 нийлээ тоглоход хин сайн бэ гэдэг өрсөлдөөн байж болохгүй байхгүй юу? Тийм. Шууд хин номер 1 үү гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал. Энэ 3-аас. Хин 2-ны хин 3. Тэрний үг нь үүрэг хариуцлагаад зөв хуваарлах хэрэгтэй. Тэгж чадсан баг л авраг. Тийм. 11 онд тэгвэл Wade LeBron яг тэр үүргээ ойлгоогүй байсан гэж боддгоо та. Би бол тэгж боддоо шүү дээ. Тийм, яг Wade финал дээр алдсан шүү дээ, тий. Wade биш гуруулаа л ойлгоо гэж боддог би. Боочсон яг тэр үлэр яг дараагийн авраг авдаг үлэр шиг 2 үлэр шиг тийм өөрийгөө татсан. Эсвэл зөвхөн хамгаалдаг. Тийм баг байхгүй. Бас адилхан товтолдог уу. Ер нь л бол 11 оны Miami бол зүр. За бөмбөг хин дээр нь бөмбөг ирнэ тэр нь довтлогоо дуусгая л гэдэг л тийм байсан. Би бол тэгж л хард. Тэгээ бүр ингээд уур чадвараараа явсаар байгаа юм бол. Тэгээ яг нэг тэгж явчихсан чи яг бүр жинхэнэ баг өөдөөс нь гараад шүү. Тийм. Тэгэхээр зүгээр хин яг тэрийг тэнгуут дараагийн үйлдэлээс нь өөр бүхэн мөрүүлсэн шүү дээ. Тийм. LeBron номер 1 юм байна. За LeBron номер 1, Wade, за чинь багийн Bosch нь ухаантай байж байгаа л да. Тэ. За Wade чи LeBron-тэй тусал би хамгаалтай хэрэгцээ. Тийм. Сүүл рүүгээ бол баг зарим тоглолтуудад сүүл рүүгээ чи сүүлийн 2 үйлрэлд бол баг Bosch илүү 2 дугаар номер шиг болчихсон. Тэгээд Boston-ыг ярих юм бол Paul Pierce-ийн баг байсан. Paul Pierce за чи нэг номер. Real нь угаасаа л оноод үүдэг. За чи зүгээр шийдэх. Тэнгүүдхийн Paul Pierce за чи тоглолтоо найруулж юм уу те. Paul чи оноогоо хариуц би хамгаалъя гэж. Ингээд үүрэг хариуцлага зөв хуваарлцсангууд тэр баг л амжилт. Тэрнэш хоорондоо өрсөлдөөлөл. Одоо Lakers-ыг хар л та. Маа LeBron бол зодог тайлтлаа хизээч хинт ч өөрийгөө дээрээ гарахгүй болохоор амжилт гарахгүй байна л да. Тгийж харж байна. Миний хувьд бол Davis хүлээлтэнд хүрэхгүй, Westbrook-с хүлээлтэнд хүрэхгүй. Anthony Davis хүлээлтэнд хүрэхгүй шалтгаан юу юм бэ? LeBron тэр боломжийг өгөхгүй л байхгүй. Гэхдээ LeBron байхгүй Davis боломж өгөөд энэ жил яваагүй байхгүй. Яг за энэ үйлрэл чинь тэгээд ер нь бол сүүлийн 2 жил тэгээд бодгоо. Bubble бол тэгээд авраг автсан. Тийм. Тэгээд Bubble хоёулаа нэг шиг ээлжилж тоглосон байгаа. Тийм боос тийм. Тийм. Тэгэл бодохоор LeBron гэхдээ угаасаа LeBron хизээч яахгүй л дээ дуслаа хизээч нэг өөрийнхөө за би Robin бол гэж хизээ шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Тэгээ дээрэс нь Westbrook-ыг авчирдаг нь угаасаа бөмбөгтэй үжиж тоглож чаддаг холбогч LeBron угаасаа ирэхгүй. Өөрөө LeBron гэж нэг бүх юм хийдэг юм болж тий. LeBron бол яг Mario Chalmers хэрэгтэй байхгүй юу? Тийм. Холбогчийн сайн хамгаалаад эргээд суул гарахад нэг catch and shoot хийгээд spot up shoot яг тийм хүн л хэрэгтэй байхгүй юу? Байрлал аваа шийддэг. Угсаа нэг 20 оны Lakers тэр ч одоо KCP Denigri 2 бол яг тийм үүрэгтэйсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр үүрэгэл зөв тодорхой. Тэгэхээр үүргээ зөв тодорхойлно гэхээр нөгөө багийн үе төрөлтүүд нэг хин ямар тоглолцыг багтаа авчих вэ гэдэг юм. Тэгвэл нөгөө түрүүн ярьсан шүү дээ. OKC. Тэгээ Westbrook, Paul George хин хамгаалах гэдэг юм. За Paul George-ыг хамгаал. За хамгийн сайн хамгаалъя. Хамгийн сайн болдон чи хамгаалангууд. Paul George хамгаалдаг учраас нөгөө хоёр яг юу юм бэ гэдэг болсон. Тэгээд чи түрүүс Melo тухайн үед All-Star статус алдсан байсан. Тэгвэл оноогийн чирдэг нь Melo болно гэхээр All-Star статус алдсан чирх үү? Тийм. Тэгэнгүүт Westbrook тэр хоёрыг тоглуулж чадах уу гэдэг ч юм уу. Тийм. Тэгээ асуудал гарч ирсэн. Тэрэн дээр ялчгүй тэгээ үүрэгрөөлээ тэгээ олохгүйсараа бүр бараг нэг л хөдсөн бах те плей-офф. Тэгээд хичнээн сайн тоглогчд байлаадсан тэгээд хоорондоо зохицохгүй гэдэг ч юм. Тэгэхээр тийм л.
Тийм. Тэгээд жил болгол угаасаа ингээл ийм багуудын ингээл жишээ дахиад нэмэгдээл явах бах. Миний хувьд болохоор яг хуу энэ одоо NBA ашигтай тий. Тэг гол ашигтай юм. Ингээ үзүүштэй одоо Lakers-ийн тоглолтыг жишээлбэл телевизээр бараг өдөр болгон гаргаж байна. Тэгээ SBS-ээр ч муу тоглолтуудын ч гэсэн гаргаж байна. Тэгээд гол нь ингээд бүрддэг. Тэгээ гол нь бид нар бас ингээ хүлээлттэй бас багсгамаар байгаа байхгүй яг үннийг хэлэхэд. Тэгэхгүй ингээл нэг юм бүрчин улаа ингээл шүүмжлэлт юм уу те. Тэгээд амар сайн багууд бүрдчихсэн ч гэсэн нэг л аврахтай ч юм уу. Тиймэрхүү тохиолдол зөндөл гарч илаа л та. Тэгээ одоо тэр жишээ нь бол жишээл Бостон биш те 8 оны. Гэтэ яг өдөр чинь нэг тэр хүлээлт бол тэр ямар ч аргагүй шүү дээ. Чинь сакс спорт шинэ өөр юм сонирхдаг хүмүүс, утас сонирхдаг хүмүүс чинь iPhone-ы дараагийн зав үргэн бүр өмнөх хуцаа баг гол хаяна гэж бод. Яг үндэ яаж жилийн дотор тийм хурдан дэвчих юм бэ тийм үстэй. Яг тэрнтэй ямар ч ялгаагүй тэр бол хүний хүлээлтийг бол хязгаарлах аргагүй л дээ. Тэгэхээр тэр багууд нь сайн хүлээлтэнд нь л хүрэх хэрэгтэй юм шиг. За одоо ингээд 3 дугаар хэсэг лүү болох одоо сүүлийн хэсэг рүү оръё. За саяны бол супер багуудын талаарх бол өөр та хэд бас ямар бодолтой байгаагаар доор одоо комент хэсгээр бас бичээрэй. Тэгээд хэр их хүлээлттэй байдаг те хэр их фейлсэн багууд байдаг талаар. За тэгээд сүүлийн хэсэгтээ болохоор топ 6 бол байгаа. За тэгээд өмнөх дугаарууд дээр нэрлэжсэн шиг одоо нөө сүүлийн байрлал болох центрийн байрлалыг бол нэрлэе гэж бол ярилцсан байгаа. За тэгээд 2010-аас ер нь 2020 он ч юм бол одоо яг центрүүдийн жоох уналтын үе гэж бол боддог шүү дээ. Яг бодохоор тийм супер төв байхгүй. Яг өмнөх үеүүдтэй харьцуулах юм бол тийм суперлаг одоо тасархай юм тоглогчд байгаа. Нэг айгу жигтгэн жил гараад ирцэн. Яг нэг 10 жил тогтвортой сайн байсан тулш бол байхгүй. Тийм. Их зарим нь эхний 3 4 жилдээ алддаг ч юм уу. Зарим нь сүүлийн хэдэн жилүүдээс гардаг ч юм уу. Харин 20 онд бол илүү гоё. 20-оос 30 онд бол илүү гоё угаасаа гарч ирэх бах тий. Одоо ингээд Таунсын Бидиок гэл Гобер гэл тий. За тэгээд нэрлээд эхлэх үү? Хоёулаа эхнээс нь нэрлэх үү эсвэл сүүлээс нь нэрлэх үү? Мэдгүй хамаагүй шүү дээ. Хамаагүй. За тэгвэл эхнээс нь нэрлэлчүүл баг амархан бах тий. За тэгээд хамгийн ер нь бол сайн байсан төвийн тоглогч нэгээсээ та эхлээ нэрлүүл. Ойлгомжтой байна. Тийм, Dwight Howard ч тий. Dwight Howard бол яг 10 онд бол ер нь бол яаж ч карьер нь уруудсан ч гэсэн шилтгэн юм байлээ. Юугаас үзүүлсэн амжилт нь ч юм уу. 5 удаагийн All-Star тэгээд 2 удаагийн Depoy явж ирсэн яг 10 онд. Тэгээд 14 оноос финалд ширсэн. Тийм. 14 оноос хойш амжилт нь унтсан болохоос яг тасархай. Локаут бол тэрнээс хойш жоо унц. Тэгээд Lakers ч жоо унцсан шүү дээ. Тэрнээс хэрвээ зүгээр Lakers ч өөр өгдсөн бол Dwight энэ чигээрэл байх уу. Тэр чигээрэл байх байсан бол би боддог. Яалч нэг Houston-д очиод нэг Harden-тай тоглосон шүү дээ. Тэрнээс хойш нэг Harden-тай ам өрөдөг ч юм уу те. Тэрнээс хойш айгу нэр хүндээ алдчихсан. Тэгээд All-Star-т ч сонгох болсон. Уул нь тэр нэг Charlotte Marlotte-тэй статус нь статистик нь гайгүй л байсан юм биш. 20-10. Тийм шүү 20-10 шүү дээ үсэж те. Дабл юм ангас. Тэгээд яг зөвөр яалч 2010 сая чинь хэлж байгаа шиг яг энэ үе бол төвийн дуулагчдын унс үе. All-Star-ын бал төвийн дуулагчийн байрлал болсон шүү дээ. Тийм. Тэгээд нэг жил бүр Андрю Байнам гарч ирсэн шүү дээ. Төвийн тоглогч болоод тэгж бодохоор ялтчихөө муулаа гам л та. За тэгээ 2 дугаар байрлалт. Маркс болов. Би бас Маркас бол гэж бодсон. Ягаад тэгэхээр мэдээж нэг удаагийн Depoy. Тэгээд сүүлд бол 19 онд бол авраг авсан. За тэгээ Memphis Grizzlies-ийн баг хамгийн шилдэг тоглогч гэхэд буруутгах бах тий. Энэ franchise-ийн түгэн тий. Ер нь бол буруут. Өөр байхгүй тий. Яг гоо Randolph, Conley, Pau гэж ярьдаг чи яг үзүүлсэн амжилт ноён нуурна гэх юм бол Marks шүү дээ тий. Үнэхээр амар. Ялангуяа бүр Memphis тоглодог сүүлийн 2 жилээр бүр NBA дийлдэх болсон шүү дээ. Тий. Амар. 3-аас идчихдэг. Тэгээ айгүй тоглолтоо хөвсүүлж чадсан л та. Юу тоглолт найруулдаг болцсон тий. Jokic-с өмнө Jokic-с өмнө гэж. Point center гэдэг байрал гарч ирлээ гэж хэлсэн шүү дээ. Point forward бол байдаг. Point center гэдэг байрал гарлаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу юм бэл нэг all defensive 1-р багт нэрлэлтэйг өнгөртлөөс 2-р багт нэрлэгдсэн жилээд шилдэг авсан шүү дээ. Айгуу сонио. Нэг л удаа бүр. Тий. Ганц сонирхолтой юм тийм. Тэгээд тэр жил бол яг хуу бас нэг LeBron-ы нэг амар жил байдаг шүү дээ. LeBron-ыг Depoy авах байсан уугүй гэдэг яриа гардаг шүү. Та тэрэн дээр нэрээ ямар бодолтой байдаг вэ? Зүгээр ер нь бол алдсан л да. Би бол тэгж л LeBron. Ер нь бас Marks бол ягаад all defensive 1-р багт нэрлэгдээд
багасаа нэгчлэлт халаад байгаа. Одоо нэг хайп бүүсгүй шүү дээ. Нэг одоо тухайн багт хайп бүүсч хийж тухайн тоглогч ч юм уу тэр багийн лидер нь анхаарал төрдөг тий. Яг тухайн үед бол Mavs бол бүр одоо бол өөр болчихлоо Mavs. Тэгээ одоо л ингэ хайптай баг болчихсон. Тухайн үед бол тийм байгаагүй. Тэгээд тэгэхээр зүгээр хүмүүс өөр мартчихдаг л да. Одоо чинь хоёул ингээд NBA-гийн хамгийн шилдэг 10 тоглогчийг ингэ ярьсан чинь хоёул зөв магадгүй нэг 2-1 мартах байх. Тийм. Яг тэрнтэй адилхан зүгээр тухайн үйлдэл зүгээр амар байсан Маркс Орн Хэмерс гэдэг. Хоёрдугаар огт эзэж нэрлэгдэх тийм муу байгаагүй. Тийм. Уул нь ноол ядаж нэгдээ нэрлэгдсэн бол тийм. Дээгүүр нь хин сонгогч ийсэн гэхээр бас санахгүй байгаа юм аа. Айгүй л Тайсон Чандлер байсан ч юм уу. Чандлер болсныг авч ийсэн шүү дээ. Өмнөх жилд нь. За тэгвэл 3-т. 3-т уу? Тэ. Cousins л юм уу да? Cousins. За би бол өөр нэг бишээ сонголт гаргасан. Би бол Horford-ыг гэж үзэж байгаа. Cousins Horford хоёр яг тоглолтын арга барилт шал өөрч гисэн. Horford нэг багт үзүүлсэн нөлөө дээрэс нь багийн амжилт хамаагүй илүү юм бэл. Cousins угаасаа яг зүгээр тий багийн амжилт бол Cousins байхгүй шүү дээ. Тэгвээсээ плей-оффт ч орж үзсэн өөр юм багтай. Тэгтээ зүгээр статистик үзвэл тухайн үед Cousins-ыг үзүүлсэн Anthony Davis хоёрын хамтраад нэг тий хоёр үлээлсэн шүү дээ. Тий. Дааж гимтцэлтэй сүүлийн. Тэгээд Pelicans-д очихоос өмнөсөн Cousins Kings-д үнэхээр сайн байсан шүү дээ. Тэгэхээр зүгээр яг би бол Cousins л юм байна. Horford миний 5-д бол байгаа. Cousins-ийн хувьд 10 оны драфт тэгээд 4 удаа All-Star болж исэн юм билээ яг тэр үед 18 он хүртэл. Тэгээ 2 удаагийн All-NBA багт нэрлэгдсэн гэдэг бас муугүй амжилттай. Horford-ийн хувьд болохоор 5 удаагийн All-Star, 1 удаагийн All-NBA, тэгээ 1 удаагийн All-Defensive. Тэгээ яг авсан accolade-ийг харахаар нэх ялгаагүй байнгут яг гаргасан амжилтыг харахаар Horford-ийг хийлээ санагдаад. Яа тэгэхээр нөгөө Атланта ч амар байсан шүү дээ. Амар ч жоох нэг айгүй сайн үлрэлийн баг байсан. Тэгээ гол суурь нь бол Horford гэж би хараад байдаг байхгүй. Тийм. Одоо Millsap оноог авчдаг ч юм уу. Тэгээ тийг найруулгаа идэх ч юм уу. 4 All-Star болдгоо. Тийм. 5 л болчихлоо. 4 л болсон. 4 л тий. Тэгээ Corver сүүлийнх нь болоод нэмэгдсэн шүү дээ. Тэгээ Joy Johnson-тэй байхдаа ч гэсэн Horford бол тодорхой хэмжээнд All-Star цонгогдоо явчихдаг ч юм тий. Тэгээ сүүлд бас Boston-д бас хэдэн жил All-Star болсон шүү дээ. Isaiah Thomas-тай тэгээд Kyrie-тай байхад бас болж исэн баг. Тэгэхээр би Horford арай илүү юм болов уу гэж бол бодсон. Миний дөрөвт болохоор Cousins байгаа. Cousins-ыг яг уу тий. Миний дөрөвт болохоор Horford. Тий. Cousins ялч хүнд багийн амжилт авахгүй юм лээ. Тэгээд нэг муу багт алаал гэдэг тэгээл нэг тийм жоохон хий статтай тоглогч юм болов уу гэж бодоод идэв шүү Cousins-ийн хувьд. Тэр Randless дээр. Тэр Randless бол дээр тий. Prime Cousins бол Randless дээр л дээ. Амар. Яг гол нь мань нөгөө нэг юу л да хитрхи давталгааны тоглогч юу юу гэдэг. Хамгаалалт бол байдгүй шүү. Хамгаалалт. Тэгтээ яг зөвхөн хамгаалалт байдаг нэг зураг байдیں۔ Яваар. Towns шахаж. Тийм. Towns шахаад нэг ядарсан. Хамгаалтыг зүгээр харуулсан юм да. Towns ч тэр үед бацаан байсан шүү дээ тий. Алж чадна гэж хаад нэг Cousins-тай тоглоод тэгээд. Тийм. Оноолч. Cousins бол яг хамгаалах гэхээс илүү мань хүн бол би хаасаатай л да. Тий. Догшин л тоо. Тэгээ алдаа хүнд алдаа хийдэг. Лигийн техникийн алдаагаар хідэн илэрлэлт эргүүлсэн тоглогч. За тэгвэл 5 дугаар байранд хэнийг нэрлэх вэ? Чавг анх нэг 2010-аас 2020 оны хооронд шилдэг 100-д төвөнд болгоч бодоод дээрээ гэдэг. Тэгээд бодсон чинь одоо Йокич Эмбид хоёр шүү дээ. Энэ хоёр яг энэ хугацаанд шилдэгд бол орохооргүй юм лээ. Тийм. Ер нь бол яг 18 9 оноос л энэ хоёр ч гарч ирсэн шүү дээ. Яг зөв тэр төгсгөлийн бодонгууд энэ хоёроос илүүтэй тэр төгсгөлийн тэр 18 19 он 20 он тэр жилүүдэд энэ хоёроос илүү байсныг одоо байгаа нэг төгнөл Руди Гобер. Гоберг оруулаад. 18 19 оны нөгөө шилдэг хамгаалалт. Тийм дээрэс нь багийн амжилт ч гэсэн Юта бол ер нь бол байнгын плей-оффын баг байсан шүү дээ. Тэгэд мань хоёрыг бас арай 13 оны драфт билүү Гобер ч. Тийм би 13 14 тийм. Ер нь тэрнээс хойш тогтмол тоглож байгаа. Тэгээд хамгийн гол юм зүгээр яг шилдэг төвөнд болгоч юу оруул шилдэг төвөнд болж хэнийг гэж хэлгүйгээл мэдээж асуултаас эхлэн штэ. Тэгээд бодохоор мэдээж самбраас сайн авдаг
хамгаалалтын ноён. Тийм тэгээд бас мэдээж яг зөв Гобериг сая өмнө дуурсан дөрөв тоглолчод Гобериг бол довтлооны санаалах нь өөр илүү сайн. Гэтэ Гобер өмнө дуурсан дөрөв тоглолчоос илүү хамгаалтанд магадгүй зөв хамгийн сайн. Ховардаас илүү гэж бодож байна. Ховард ч юм уу Prime Howard амар л да. Гэтэ яг зөв мэдгүй. Яг сүүлийн дээр одоо ингээл харахаар Prime Howard-аас илүү ч юм шиг заримдаа. Гэтэ Howard амар л. Ховард ч 4 удаагийнх шүү дээ. Ер нь нийт карьертай бол. Тэгээд Гобер яг нь ганц дутуу үнэлэгдэг юм нэг периметр хамгаалж тааруу тийм. Муутай болохоор нэг жижиг багуудын эсрэг ялч болсон талал байдаг л та. Тэгээд тэрнээс бусдаар бол 2 удаагийн All NBA, 3 удаагийн All Defensive тоглогч. Тэгээд тухайн үед 2 удаагийн Depois болсон гэхээр тийм би бас тавтаа бас Гоберийг нэрлсэн. Яг All Star бол яг өрдөн жилээс л болж эхэлсэн. Нилээ сүүлд recognize хийсэн шүү дээ. Гобер ч бүр All Star болсон жилдээ нэг өөлээд нэг өөлж байгаа бичлэгнээс гарсан шүү дээ. Тийм болохоор л 5 дугаар байранд. За тэгвэл сүүлийн спот дээр хин гэж бодож байна. Сүүлийнх дээр үү? Тий. Маш ер нь бол айгүй олон сонголт байж болох юм бэлээ. Би одоо Пауг бодоод авахгүй юу? Паугас бол шүү дээ. Тэгээ Паус хийж байгаа. Паучэг 11 онд тэгэл цаашаа юм жоо. Тэгээ нэг Чикагод орсон жилдээ л нэг яг гайгүй тоглолоо. Тэнгүүд Embiid Jokic-ийг бас бодоод. Тэгэл Embiid Jokic хоёрын л нэг л яг Towns гэхэр бас Towns яг биш. Towns үүнийг сайхан оноол харагдаад байна. Towns ч ер нь бол Kansas юм муу үлбэр шүү дээ. Тэнгүүд хойдоснараа Jokic бас яг Jokic чинь 10-20 оны үлдэр хооронд гэр Jokic-ийн карьер эхлэв. Тэг Jokic сэлгээ өссөн шүү дээ. Тийм. Plumlee-гийн сэлгээ гэсэн. Биш хин Nurkic сэлгээ өс. Тэгээд Embiid гэхэр Embiid-ийн эхний үлрэл гэмтсэн дараачих нэр нь гэмтсэн. 17 оноос тоглож идсэн. Embiid л гэж. Embiid үү. Embiid ирсэн цагаас л үлдэх байгаа шүү дээ. Тийм. Philly шууд плей-оффын баг болгоо. Тэгэхээр Embiid гэж да. Бараг авраг аванга алдсан шүү дээ 19 онд. Өөр мартсан түүний болчтой л уушлаарай. Тэгээ яг өөр нэрлж болох нэрнүүд гэх юм бол Kim Noah байгаа. Нэг удаа Noah-с яг тэр хооронд бодохоор яг дунд нэгэр юу авсан юм бэ нэрээ? Boy. Тэгээ нэг за Embiid. Тэгээ нэг All NBA NBA-д нэрлэгдэжсэн ч юм уу те. Бас өөр төвд гэвэл Brook Lopez гэж болж байна. Хин байгаа. DeAndre Jordan байгаа. DeAndre Jordan бол биш ээ. Тэгээд Embiid уу Jokic гэдэг дээр бас яг 10-аас 20 он гэх юм бол бас би бол Embiid-ийг сонгох юм. Яг зөв сая Defensive Player of the Year Noah орхитуулж байгаа. Яг зөв Embiid бол яг үндэ төвийн байрлалыг төрүүлээд аварцсан юм баггүй. Тийм. Цаад энэ сагсан мөхт төвийн байрлалыг ингэж тод ярүүлдэг, дурддаг юм болгоцсон. Тэгээд орж ирэл шууд нэг хүмүүсийг татж гин. Тэр үний өөрх нь хувийн маркетинг, менежмент сайтай шүү дээ. Тэгэл орж ирэл жиргэл гэсэн шүү дээ, тий. Тэгээ Embiid чинь тэгээд дээрэс нь шууд яг бүтэн тоглосон үйлрэлтэй л All-Star-ын гараа мараа сонгогдол гэсэн шүү дээ. Тэгэхээр би Embiid-ийг гэлнэ. Би бас яг гсэн шагналын югаар нь харахаар Embiid юм бэл. Embiid 2 удаагийн All-Star, 2 удаагийн All NBA. Бас 2 удаагийн All Defensive гэдэг. Jokic-оос бол арай илүү байсан юм байлээ. Яг тухайн үед тийм юм бол. Тэгээд нөгөө өөр гэх юм бол тэгээд харин дөрөвний нэрлс одоо Lopez, Noah гэх мэтийн тоглогчид бол байсан. Гэхдээ тэдрээс бол хамаагүй. 10 жил тоглосон ч гэсэн Embiid-ийн тоглолтоос үгүй юу нэлээд effective санагдаад нэрлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол адилхан л 6 тоглогч байгаа юм шүү дээ. Бараг байр нь л жоох өөр болохоос. Нэг л өөрчлөлт тий. Cousins Horford хоёр төр л зүрх юм байна. За тэгээ ингээд бол топ 6-г бол нэрлээд дууслаа. За дараа нь бас та өөр ямар байрал ч юм уу те ямар одоо багуудаар ч юм уу эсвэл тоглогчдоор ч юм уу топ 6 хийлгмээр нас санал бодлоо бичиж болно шүү. За тэгээд Баясаахаас цаашлаад асуухад за одоо ер нь лиг маань Монголын лиг бол дуусах гэж шүү дээ. Тэрнээс цаашаа ер нь ямар хуу төлөвлөгөөтэй байгаа вэ? Контент ер нь хийнэ гэж боддгоо. Нэг контент уг нь бэлэн 18 дугаар. Тий. Тэг манай студент завгүй. Америк явсан чи студент завгүй. Тий нэрээ түрүү жил контент гаргацсан байсан тий. 2 жилийн өмнө ч илүү баг. Мэдгүй хүмүүсэл Device гэдэг YouTube channel байгаа. Тэгээд нэг 4 дугаар гаргаал зогссон. Бэлэн яг од шээ
Нийт 18 дугаар бичсэн байхгүй би. Тэгэхээр 14 дугаар байгаа гэсэн үг шүү дээ. Эдитлээгүй л байна. Тэгээ яг зөв миний контент хийсэн зорилго зөв одоо нэг 30 гарчхаар нэг амьдралын зорилго нэг амьдралыг харж байгаа үнсгээ өөр болчихсон юм шүү. Mid life crisis аваад. Гэхдээ нэг crisis ч байгаагүй. Тэгээд яг зөв харж байгаад гэл нав жоох яг ингээд 10 жил өсвөр наснд орж яваад ингээд хичээл сургууль сонголт мэрэгжил сонголтын дээр аюул юм ярьдаг байсан. Тэгээд эцэг маань зөвлөн өөр хүн амтнд янз бүрийн юмэр одоо ч ингээд найз нар тийм мэрэгжил гоё юм шүү. Багш нар бас чи энэ хичээлдээ сайн чи ийм юм бол гэж юм уу те. Тэгээ ер нь яг зөв өсвөр насны хүмүүс бусдын үгээр ч юм уу өөрийгөө сайн олж таниагүй байдаг учраас ингээд бусдыг дагаад бусдын нөлөөллөөр мэрэгжлээ сонгоод байгаа юм болов уу гэдэг бодол төрөөд бодол төрөж чийж дээ угаасаа л тэгдэг. Тийм тэгж харагд. Тэгээ шал дэмий тэгэл нэг олон хуульч, нэг олон эдийн засаг, нэг олон маркетер ч юм уу те. Ирээдүйтэйгээ л зүгээр орцдог те. Яг үндэ хүн болгон тийм мэрэгжлээр бус хүнд нь ажил олдохгүй гэдэг чинь. Тэгэхээр би зүгээр миний контент хийсэн зорилго нь мэрэгжлээ зөв сонгооч. Заавал нэг популяр одоо хүн болгон сонгодог. Хүн болгоны сонирхдаг мэрэгжлээс гадна олон сайхан мэрэгжлүүд байд юм шиг гэдгийг харуулахыг зорьсон. Таны үндсэн мэрэгжил нэрээ юу вэ? Би бол маркетер. Гэтэ би бол өөрөө зөв дуртай мэрэгжлээ сонгосон. Ер нь ажиллаж ирсэн. Ажилтны спорт бокс телевизийн салбарт юм шүү дээ. Ер нь бол яг миний би чи ажил суулаад төгсөөл жилийн дараа л ажилд орсон. Дандаа телевизийн салбарт. Одоо ч гэсэн телевизийн салбартай байсаар л. Тий. Тэгээд яг зүгээр зугатаар ингээд цагтай яг үндэ бол маркетер байхгүй. Тийм. Хүмүүс ч юм бол илүү нэг аналист гэж одоо тайлбарлагч аналист гэдэг ер нь бол угсаа таньсан шүү дээ. Яг маркетер гэхээс л. Тэгвэл контентуудаа ер нь бол релиз хиймээр л юм байна да. Тийм одоо хийнэ. Одоо цаг нь ч болж энэ. Угсаа хавар яг энэ сэдвээр хөндөгддөг байхгүй юу? Одоо ч угс цавар цаг нь болж. Одоо цацсан да. За тэгвэл Баясагийн чаналыг бас дагаараа би бол доор нөгөө линкийг бас тавьчих. Мэддгүү хүмүүсээ бол эндээс бас ороод дагж болно шүү. За тэгээд ирж оролцсон бол Баясахта баярлалаа. Дараагийн дугааруудад бас өөр гоё зөвчтүүдийг оруулнаа гэдэгт бол найдаж байна. Тэгээд ер нь манай сувгийг бас харж ийсэн үү та манай пэйж их ч юм уу? Үгүй ээ чамд холбогдуулаад тэгээд контент оруулсанд баярлалаа. Орсон шалтгаан нь бол зөвхөн Miami-тэй ярина л журал гарсан. Тийм. Тэгээ Miami-г бол хангалттай хариулт өгцөлтөө тийм гэж бодчих. Тийм, дэлгэрэнгүй ярихээр авраг авнаа гэж тусгацсан шүү дээ. Тэгээд бас цаашлаад өөр багуудын бас ийм яг гол фэн бейс хүмүүсийг ингэж оруулъя гэдэг тал дээр бол ярилцал яваад байгаа. Тийм. Би ер нь тэгээд янз бүрийн ийм өөр нэвтрүүлэг гэдэг нь баг ордог юм да. Тэгээд яагаад ч юм чам бичсэн. За юуныхаа YouTube channel-ийн линкийг явуул ороод үзсэн. Тэгээд зур сонирхолтой санагдаад орсон ба. Тэгээд хөрж орсон дүнхээр баярлалаа. Энэ подкаст Thinkcast подкаст руу тий. Подкастыг үзэж байгаа хүмүүс тэгээд үргэлж үзээрэй. Маш сонирхолтой санагдаа. Тэгээд ер нь бол дээрэс нь одоо монголч яг NBA контент ер нь бол бага штэ. Яг NBA talk одоо базар гэхээс гадна өөр бол баг байдгүй санагдаад тийм миний. Тэгэд би бас подкастаараа ингээд ер нь бол цаашдаа дагнаад явнаа. Тэгээд гол нь лайк, шеэр, сабскрайбаа нэмнэ хүмүүсээ 2К дээрээ гацчихад байгаа шүү. Тэ. Тэгээд подкастын төгсгөлд бол нэг дуу явуулдаг байгаа. Тэгээд та бас яг сонсдог ч юм уу те эсвэл нэг яг NBA-тэй холбоотой нэг дуу бид нар л бас явуулаарай. Эсвэл нэрийг хэлчих юм уу одоо шууд санаанд орж ивэл. Дуу явуулнаа. Тийм. Эксүү. Одоо подкаст чинь нэг аудио дуугаар дуусаа яг. Тийм. Аудио хэлбэрээр би яг нэг сакс тоглохоор яг сакс тоглоход нэг халаалтын дуунд дэж тээ. Тийм, workout song. Хамгийн амар тэгж ингээд огшоогоод ингээд сакс тоглоход бэлэн болгож санагдажсэн дуу All the Way Up. French Montana-гийн тийм. French Montana Remy хин Fat Joe тийм. Юу нь бол Fat Joe юм боо. Тийм. За тэгвэл All the Way Up гэдэг дугаарыг энэхүү подкастынхаа дугаарыг өндөрлүүлье. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр ба. Nothing can stop me. I'm all the way up. All the way up.
Shorty, what you want? Shorty, what you need? My niggas run the game, we ain't never leave. Counting up this money, we ain't never sleep. You got V12, I got 12 V's. Got bottles, got weed, got molly. I'm all the way up. Shorty, what you want? I got what you need. Shorty, what you want? I got what you need. Shorty, what you want? I got what you need. I'm all the way up. I'm all the way up. I'm all the way up. All the way up. Nothing can stop me. I'm all the way up. For my niggas with Bentley coupes and Rolexes, kicked the bitch out the room and gave her no breakfast. Had to stash the jewels, these bitches so reckless. Keep my hoes on cruise, I'm talking naughty uptown, showing off for new things. Couldn't take it all, so I gave her chain. She called me top shotter, yeah, I keep a few tings. Champion sound, yeah, I got a few rings. And I'm all the way up, and you can stay up. And if you ask anybody where I live, they point to the hills and say, go all the way up, go all the way up. I'm all the way up. I'm all the way up. Nothing can stop me. I'm all the way Just up. left the big house to a bigger house. Ain't have a girlfriend, but the bitch is out. Chanel croc bag, shit ain't even out. With the gold chains, Himalayan Birkin, cocaine lit it up. Pop shit, I hit him up, I'm talking color money. Purple yin and blue derm, I got brown lira. I ain't talking about Ross, bitch, I'm that nigga on Viagra dick. That means I'm all the way up, and you can stay up. P.O. say I can't get high, hopped in the helicopter, Uber and said, go all the way up, go all the way up. I'm all the way up. I'm all the way up. Nothing can stop me. I'm all the way up. Shorty, what you want? Shorty, what you need? My niggas run the game, we ain't never leave. Counting up this money, we ain't never sleep. You got V12, I got 12 V's. Got bottles, got weed, got molly. I'm all the way up. Shorty, what you want? I got what you need. Shorty, what you want? I got what you need. Shorty, what you want? I got what you need. I'm all the way up. 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 Nothing can stop me. I'm all the way up. All the way up. I'm all the way up. I'm all the way up. Nothing can stop me. I'm all the way up.